За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоос Хэтэн подкастын цоо шинэхэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар Жинзет үеийн төлөөлөл, Жинзет гэж хэлнэ шүү дээ. Контент бүтээгч номууд дээрээ уурч. Тэгээ битэр бол хоолны талаар бол өнөөдөр ярилцахгүй ш тохирцсон байгаа. Тэгээд манай студид хүрэлцэн ирээд бид бүхний урилгыг хүлээж аваад ярилцах гэж аваад баярлалаа. Урьсан баярлалаа. За Жинзет гэсэн чи амар реакцлж хүлээж авч байна. Жинзет үеийн төлөөлөлт гэдэг юм хүмүүстэй. Тэг яг оноор ярих юм бол ууг нь бол яг жинхэнэ Gen-Z бол байх ёстой. Тэгтээ бол яг тийм Gen-Z категорид ер нь жоохон мултарчаад идэв шүү. Арай жоохон millennial тал руугаа сэтгэх үүтэй ч юм Тийм. шиг. За би тэгтээ энэ яг үеүүдийг ойлгохгүй. Чи юу гэж боддیں۔ Одоо сүүлийн үед ингээд Gen-Z-тэй тий. Энэ хүмүүс л мундаг. Одоо үүгээр нь ингээ янз бүрийн газар дүр маркетинг хийдэг. За улс төрч үүгээр хийж явах шиг байна. Чи өөрийг энэ талаар юу гэж бодож байна? Зүгээр л нөгөө нэг тодорхой ингээд заасан хугацаанд төрсэн хүмүүсийг л одоо үеэр нь нэрлэж байгаа нэр юм болов гэж бодож шүү. Угаасаа цаанаасаа тэг юу гэдэг чи 1900 Gen-Z чинь 1997 оноос 2005 хүртэл тэгээд ах шиг байлаа. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хөгжил одоо дэлхийн технологийн хөгжлөөр нь ерөнхийдөө суурлаад ялгаад ит юм болов гэж бодод байдаг шүү. Тэгээд Gen-Z-ийн чи яг нөгөө техник технологи яг ид хөгжиж явах үеийн хүүхдүүд болохоор айгу тийм югдөглээ. Айгу тийм ухаантай, ирмэд болгоо юм хийчдэг нэг тийм мэдээлэлтэй өссөн тийм л хүмүүс. Чи яагаад нэг урд үер нь орчих вэ? Би ер нь нэг тийм TikTok, нэг тиймэрхүү юм жоохон муу ахгүй юу? Нэг тийм өөрөө ингээ богино хэмжээний бичлэг хийдэг хэрнээ яг ингээ үзээд суух нэг тийм дуртай биш. Тэгэл нэг юм өдөр болгоо нэг шин үг зохиогол гарч ирэлтэй гэдэг Charisma Grace ч гэдэг юм уу. Сүүлийн үед тэр нэг Demure энэ яг өнөөдөр наадаж ярьсан шүү дээ. Яг ингээ нэг тиймэрхүү юм гараад ирэнгууд би бүр нэг юу ч мэдэхгүй жоохон хөгшин эсвэл яг тэр үед нь ордгоо жоохон мултарцсан ч юм шиг тийм мэдрэмж аваад идэх байхгүй юу. Яалч манай юм уу юм байна. Тийм тэгээд манай найзуудаас манай найзын группийн бүүмөр номоо гэж ярьдаг байхгүй юу. Тийм тэгэхээр яг Gen-Z гэхээр нэг юм би ч юм биштэй гэдэг нэг тийм мэдрэмж аваад. Хүмүүс тэрүүгээр нэг амар хуваагдаж яадаг шиг байна тий. Гэхдээ бол би бол нэг ялгаагүй гэж бодож байна. Хэрэгэлж яг чиний хэлж байгаа шиг технологи нэг хэрэгжилж байгаа юмараа л өөрөх. За контент хязгаарнаас ерөнхийдөө бүтээж эхэллээ. Би зүгээр чамайг судалсан л та 3 жилийн өмнө YouTube суваг дээр ерөнхийдөө өөрийн хамгийн анхны контентууд ээж эхэлсэн юм байлээ. Тийм. Тэгээд ер нь нэг YouTube дээр бол идэвхтэй байха байцсан мэлээ тий. Тийм. За тэгэл эхлээд яагаад ер нь контент хийхээр болсон шалтгаанаа сонсъё. Нэг сэтлээд штэ. Яа. Би 2021 он баха. 21 оны ихээр яг тоогоочоор ажиллах байсан байхгүй юу? Яг ковидын дараа тий. Тийм. Яг ковидаар ажиллаж байгаад яг ковид мултарж явах үеэр ажилласаа гараад тэг яасан бэ гэсэн чинь ковидын үеэр бол яг мэдрэл муутай юм шиг ачаалттай ажилладаг байхгүй юу? Өдрийн 13 цагаар pastry хийдэг гэсэн. Тийм үү хаана ажилладаг вэ? Ковидын үеэр чинь гэхдээ бүх газар хаацсан байсан. Тийм би нөгөө Новотелд ажилладаг байсан. Тэгээ нөгөө тэр үед оюу толгойгийнхан Новотелд аягүй их бодог сахгүй юу? Яг нөгөө бүх өрөө нь ингээ пиг карантинлдаг. Тэгээ ерөнхийдөө бүр нилээн ачаалттай ажилладаг байж байгаа. Тэгээ би нөгөө ахиллес шүрсний өрсөлтөө болоод тэгээд бас нөгөө sciatica гэдэг штэ нөгөө нэг одоо гол sciatic nerve одоо гол мэдрэлийн тэр ч дээ юм. Мэдрэлийн судас нь жоохон гимтээд тэгээд ер нь бол ажилласаа гарсан байхгүй юу? Байнгын босоогоор байгаад. Тэгээ бас нөгөө айгу хүнд юм өргөж мөрөгдөг байсан байхгүй юу? Яг ковидын үеэр чинь ганцаараа ээж нь гардаг байсан. Тэгээд угаасаа нөгөө пестринийхэн ч айгу цөөхөлээдэг. Тэгээ ганцаараа өдөрт 13 цаг ажиллаад ингээд нөгөө масл заслаа өөрөө ингээд өргөж мөрөгж байгаа л нэг нурам урандаа юм хийж мэсэн юм шиг байгаа. Тэгээд манай ээж за чи одоо бол ингээд одоо алин болгон чамааг ингээд хийхийг хүснэ чинь дэмжиж идэв. Эрүүл мэндээрээ ингээд хохирнож ажиллана гэж байхгүй гэд. Манай ээж бол намайг гаргасан байхгүй. Би бол ууг нь ингээд өөр амар туртай. Тэгээ ажилласаа гарчаад тэгээ нөгөө яг тоогоочоор л явцсан хүн чинь яг тэрийг хийж чадахгүй болчихор ч амар тэнэг байдалд орд юм бэл шүү дээ. Ингээд өөр хийх юм байхгүй ч юм шиг тийм. Тэгээд би нэг хэсэг нөгөө Gen-Z юм болохоор маркетинг хийсэн. За. Тэгээд ерөөсөө явдггүй нэг юм тэг яаж нэг гадаадын компанид байсан байхгүй юу? Ингээд гадаад Монголын хамтарсан нэг team компанид. Тэгээ нөгөө гэрээсээ ажилдаг. Тэгэл өдөржингөө компьютер ширтэл, утас ширтэл нилээн сэтгцэн хувьд ч гэсэн жоохон хэцүү болоод ирсэн. Тэгээ бэжсэн чинь 21 оны 9 сард хаа. Манай найзууд манай нэг хамгийн
сайн хоёр найз бит хоёр тастаа гарлаа. Чи ингээд нэг сар ингээд орлоод байх уу гэд уул нэг өөр хүнтэй тусдаа гарах гэсэн чинь тэр хүн яг эцэст худаж таарад тэгээд яг сар нэг хүн хамт байх хэрэгтэй болсон юм. Тэгэл би за окей найзтайгаа амьдрал гоёж магадгүй уусаа надаа ингээд ажил төрлийг санаа зовхгүй гэрээс ич юм чинь тэгээд 9 сард нь найзтайгаа би тусдаа гараад байр төрөлсөлж амьдраад тэгэл амьдрал айгуу гоё өнгөтэй өдтэй санагдаад тэгэл уус нөгөө анх удаа найзтайгаа амьдарч эхлээл айгуу гоё санагдаад тэгээ би тэрийгэ зүгээр бичлэг болгоод хадгалж үлдээе гэж бодож байгаа. Тэгээд YouTube дээр тавиад үзьегээд тэгээ YouTube дээр ингээ найзтайгаа амьдарч байгаа with roomies гэдэг нэг тийм цуврал vlog хийдэг гэсэн аахгүй. Тэгээ тэр маань ч ихсэн айгуу хөөрхөн хандлт аваад тэгээ анх бол яг контент хийж эхэлсэн нь бол тийм YouTube-ээс эхэлсэн юм биш үү тий? Яг уу Instagram дээр өмнө зүгээр нөгөө хоолныхаа зургийг тавьдаг. Тэгээ нэг юм хальт бичлэг оруулдаг. Гэхдээ ерөөс контент гэж хэлэх үз биш. Зүгээр итгэвтэй нэг хагас дутуу итгэвтэй зүгээр юм пэйж хөтэлдэг байсан. Гэхдээ яг контент гэх юм бол яг YouTube-ээр бол эхэлсэн. Тэр нэг төмс арилгаад бол хамгийн их нэвшлэн. Тийм. Тэр чинь бүр яг нөөж ороод баг маргааш нэг өдрөөс нь. Тэр баг гар утсаараа бичсэн бичлэг баг тийм. Тийм би уусаа одоо ч гэсэн бүх контент гар утсаараа л хийчих. Тийм. Тэгээд YouTube-ийг болоод Instagram руу орсон тэр шилжилт нь за энэ Instagram дээр нэг контент хийсэн чи одоо тэр нь ямар контентээс нэлээд хандлт авсан чи Instagram яг иймэрхүү байдлаар ингээ Instagram дээр хийвэл илүү олон хүндрэх юм байна шүү гэсэн нэг бас бодол төрсэн байлгүй. Би бол YouTube-ийг чамайг баг хайцсан байна гэж харсан. Яг Instagram илүү ч гэж бодоог л дээ. Яг YouTube-ийн контент, Instagram-ийн контент хоёр уусаа шал өөр. YouTube нь арай илүү одоо юу гэдэг лайфстайл ч гэдэг юм уу. Тэгэнгүүт Instagram дээр зөвхөн хоолны жоор хуваалцдаг, хоолны бичлэг оруулдаг байсан. Тэгээд YouTube дээр бичлэг хийж байгаад хажуугаар нь яг контентоо хийж эхэлсэн. Яг хоолныхаа Instagram-ийнхаа контентыг хийж эхэлсэн. Тэгээд тэр нь бас яг шууд YouTube дээр контент хийх чинь гоё юм байна. Тэгвэл Instagram дээр хийж үзье гэж бол ерөөсөө бодоогүй. Тэгээ хүмүүс айгүй их нөгөө хоолны зураг харчаал энийг яаж хийсэн, орцсон юу вэ гэж нэлээд асуудаг гэсэн юм. Тийм тэгэл би бичлэг угаасаа нөгөө хийх өөрөө дуртай болсон байсан учраас яагаад ингэж бичлэг хийж байгаагаа хоол хийж байгаа бичлэг болгоод Instagram дээр оруулж болохгүй ингээд. Тэгээд ер нь бол нэг хэсэг хоёулангийн зэрэг явсан юм. Тийм. Тэгж байгаа YouTube нэг л гой санагтаа байгаад эхэлсэн гэх юм уу. Тэгээ би нэг амар айсан юм нь би ингээл гэртээ хамаагүй бичлэг ингээл хийж байгаа штэ. Тэнгууд ингээл комментэнд нь чи тэр байранд амьдард юм уу? Чи гэрийнхээ ажлын кофе шоп орсон гэхээр чи энэ байранд амьдард юм уу? Тэр нэг тийм юу комментэд жоохон орж ирж эхлээд тэгээ би за би ингээд бичлэг ихтэй ядаж ингээд цонхоор харагдж байгаа юм оруулж болохгүй юм байна. Би ингэж болохгүй юм байна гэх нэг юм. Эхлээл юм хамаа намаагүй аюу гоё ирч хүчээрээ хийжсэн чинь эн чинь бас жоохон аюултай байж болох юм байна тий. Тэгээд жоохон бодолтой байхгүй болохгүй юм байна да гэдэг нэг тийм жоохон айдас авсан байхгүй юу. Тэгээд бичлэг хийхдээ ингээд юм яана ингэжүүл тэгчвэдээ ч гэдэг юм уу нэг тийм жоохон торгоогоод исэн мэдрэмжүүд гарч эхлээд тэгээд явсаар агаад ер нь ер нь миний хийх юм биш юм шиг байна да. Гэт бодож байхад яг нөгөө манай хамт амьдарч исэн найзууд маань гадагшаад сургууль гээд тэгээ нэг нэгээрээ гараа явцсан. Тэгэл за гээл ер нь бол шууд хайсан шүү дээ. Тийм гэхдээ яг одоо саяхнаас зөвхөн хүсгээрээ нэг хаяа нэг бичлэг оруулдаг болцсон байгаа. Тийм тэрнээс яг нэг юм влогер ч гэдэг юм уу, ютубер ч гэдэг юм уу, ерөөс тийм бол баг. Наадах чи бас бодмоор л юм. Би өөрөө бас YouTube сүг нэг гэж аахгүй. Нэрэ хамаа замбрааг бас хувийн амьдралаа харуулад идэг. Эргээд тэр нь буруугаар ашиглагдах магадaltaй. Манайхаас анхаарах хэрэгтэй юм байна. Тийм. Үнэхээр яг бичлэг хийж байгаа бол анхаарах зүйлс айгүй ихэд юм л. Тэгээд яг сайнтай саартай яг л байд юм байлаа. Тэгээд бас бодвочтой л юм л. Ерөнхий тоогооч мэрэгчлээ хайртай өстэй тий. Тийм би ч бүр бараг 4 настайгаас галтгоонд хөл тавьсан хүүхдтэй тийм. Би бас эмээ дээр өссөн аахгүй юу. Тэгээд манай эмээ яг өдөр болгон хоолоо өөрөө хийдэг. Тэгэл яг монгол хоолнууд хийдэг. Тэгээ би яг эмээ дээр өссөн болохоор эмээгээ хараад ер нь хоолыг сэтэл хамгийн ихэр төрсөн гэж боддог. Тэгээ нэлээд жоохносоо би ингээ үзчихье гэл гар би оролцоор байгаа л. Тэгээ яг интернет орж ирээл намайг чи нэг 8 8 таах юм уу яг интернет орж ирж байгаа юм чинь.
Тэгэл ста хүссэн юм аа YouTube-ээс хайж үзээл. Тэгэл миний YouTube дээр үздэг байсан юм л дандаа хоол заяа. Хоол их бичлэг ингээл бялоо мэлөө чимгэлж байгаа тийм ингээл үзээл суучдаг. Нэг тийм хөвтс. Тэгэл 10 жилээ төгсөөл за би угсаал тоогоч болно ингээл шийдсэн. Хийх хэвээр юм а зүгээр эрт болсон шүү дээ. Зарим хүн чинь зорилго олж 30 хүртлээ явж хагаад чи 4 настайгаас эхлээд алсан шүү. Харин хүмүүс ямар азтай ямар гоё юм л гэд. Гэтэ үнэхээр азтай л гэж боддог шүү. Хэрвээ одоо pastry chef биш байлаа гэж бодох юм бол чи өөр ямар юм бүтээл салбарын хүн байх бол би жоохон эрүүл мэндийн тал руугаа явах байхаа гэж айгүй боддог шүү дээ. Би нэг тийм бас юм эрүүл амьдралын хэв маяг айгүй сонирхдаг хүн байхгүй юу? Тэгээд өөрөө эрүүл амьдрахыг айгүй хичээдэг. Тэгээд яг хүний тархины хөгжил neuroscience ч гэдэг юм уу? Яг хүний биолог тал руугаа нэлээд сонирхолтой байхаас баг гэж боддог шүү дээ. Нэг хэсэг би бас сэтгэл зүгээр явцдаг ч юм уу? Яг нөгөө 10 жилээ төгсөөд тэгэл манай үеийнхэн чинь бүгд нөгөө нэг SAT өгөөл гадагшаа явна мавна тийм 90 үеийн хүүхдтэй болохоор бас л ингээд би тэгвэл тоогоч ирээ гадагшаа сурна гээл. Тэгэл хөөцөлтөнгууд мэдээж кулинараар юу аваад тухайн үедээ яг scholarship аваад тэтгэлэг аваад яваа сурдаг тийм бол байгааг байхгүй. Тэгэл за Монголд гээл хайсан чинь шүтис байсан ганц. Тэгээ тэр нь яг тоогоочч биш нөгөө хүнсний технологич гэдэг мэргэжлэр төгсөх гээд тэгээд нэг жоохон хэсэг гайхаад тэгээ угаасаа нөгөө сэтгэл зүй мэтгэлцүүд дуртайсан болохоор бас явцдаг ч юм уу гэж бодож жагаад тэгээ юу ч гэсэн за хүсэж байгаа өөрийнхөө илүү хүсэж байгаа юмар үзэд алдъя гээл тэгэл юу тоогооч актемд яваал ажил дээр гараал тэгэл угаас миний хийхстэй Монголд гэсэн үг үү? Тийм Монголд. Тийм тоогооч актем гэдэг нь илүү богино хугацааны курсүүд гэсэн. Тийм хамгийн дээд нь жил сурдаг. Тийм юу. Гэтэ миний бодлоор зүгээр угаасаа баг кулинарын сургууль төгссөн хүн болгон хэлдэг байхгүй юу? Угаасаа яг кулинарын академид бол хүн баг юм сурахгүй. Яг ажил дээр гараад жинхэнэ галтгоонд ажиллаж үзээд тэгээд хамгийн их эрдмээ хурааж авдаг гэх. Тэр кулинарын академи гэдэг нь юу юм? Кулинар гэдэг нь ерөнхийдөө хоолны урлаг гэх юм уу да. Тэнгууд кулинар академи гэхээр хоолны академи гэх юм уу? Их сургууль одоо. Яг их сургууль бол бас одоо бас нэг одоо супер одоо маструу төрөн гардаг л нэг юм юу шүү дээ. Тийм ээ яг тэгж хэлж болно тийм. Би бол тэгж л ойлгоё. За. Окей. Тэгээд ерөнхийдөө практик дээр гараа. За нэг жил ингээд сураад тэгээд практик дээр гараад ямар нэгэн байгууллагт ажиллаагүй зүгээр өөрөө гэрээрээ хийгээл дадлага туршлага олж авсан гэсэн үг. Үгүй. Шууд одоо нөгөө академид сурахаар дадлагт гаргадаг байхгүй юу? Яг бүтэн нэг сар тасралтгүй яг жинхэнэ тоогоочоор ажилладаг байхгүй юу? Гэтэ цалингүй. Тэг яг жинхэнэ галтгоонд хүл тавьдаг байхгүй эхлээд. Тэг би яг тэр үед давхар хажуугаар нь юунд Шангелагийн Томын Томсд ажилладаг гэсэн баристагаар. Тэг өглөө нь баристагаа ичээд тарчаад шууд дадлага руугаа яваад ресторан дээрээ бас full shift-ээр ажиллаад тэг хараад даалгавар малгавар хийгээд. Тэг би нэг сар бараг шүн 1-3 цагийн нойртой явсан шүү дээ. Тийм тэгээд академи төгсчөөд баристагаараа ахад нэг жил ажиллаж агаад гараад тэгээд тоогоочоор ажиллаж агаад тэгээд эрүүл мэндийн шалгаанаар гарсан. Ер нь дуртай юм хийгээ явахад одоо яг тэр сарын хугацаанд ч гэдэм юм. За одоо тэр новотелд ажиллаж исэн тэр бас өдрийн 13 цаг ажилласан завгүй мөчүүд ер нь шантрах үеуд хэр байдгийн. Одоо хүмүүс ингэдэж би өөрөө яг дуртай юм олсноо яаж мэдхүү гэ тэ. Гэтэ зарим хүмүүс ингээд дуртай юм олцсон ч гэсэн тэр чин дуртай юм хийгээд олон цаг ажиллаад ингээд дуртай юм ч гэсэн асуудал байна шүү дээ тэ. Тэгэхээр ингээд оюун миний дуртай биш юм байна. Би ядраад байна ингээд гэдэг шүү дээ. Чиний хувьд өөрийн хувьд мэдээж тэр ядрааж байгаа зүйл чинь кайфтай нэг мэдрэмж өгж байгаа гоё ядралт болохоор яваад байгаа шүү дээ. Тэр мэдрэмжээр нь яаж салгаж таних вэ? Би ер нь өөр айгу шартаа юм баггүй юу? Тэг нэг юм жоохон ингээд шантарч мантрахаараа би ер нь яахлаарэ ингэхстэй ингээд юмний ард нь гарч иж ингээд санаа навардаг төрөл юм баггүй юу? Тэгээд тийм болохоор яг шантрах үед бол яг өөрийгөө тийм хурцлаад сурцсан гэх юм уу тийм зан төлөвтэй хүн юм шиг байгаа. Ямар ч юм дээр үү? Тийм ер нь одоо чинь хоол гэхгүй. Тийм. Тэгээ нэг юм юмыг жоохон дуустал нь хийхийг хичээдэг. Тэгээ за ингээд тодорхой хэмжээнд би ингээд эцээ үзчихлээ гэж үзээд тэгээд тэр нь надад таалагдахгүй бол за энэ миний юм биш юм байна ч гэдэг юм. Яг хүнд нэг юм өөр одоо тухайн хүнээс л хамаарах ах. Яг за би ингээд ийм юм ихлүүллээ. Тэнгууд миний хувьд эцсийн зогсоол нь инээ гэд тодорхойлдог ч юм уу те. Тэгээ тэр хүртлээ шантарч байгаа үедээ за би ингээд хийн гэд хэлцэн учраас энийг юу ч гэсэн хийчи ард нь гарчи гэд
Тэгчээ тэрний араас одоо өөрийнхөө эцсийн цэгтээ хүрчээ тэрний араас хийхийг хүсэхгүй байвал мэдээж тэр миний хийх юм биш байх. А яг тэр эцсийн зогсоол гэж тодорхойлсон цэг хүртлээ тухайд мэдээж шантралгүй явах үү те. Тэр үед нь бол жоохон өөрийгөө хүн жоохон хурцлдаг тийм чадвартай байх хэрэгтэй бол нөгөө комфорт зоноос гар л гэл хүмүүс ярьдаг штеп. Яг тийм тухтай өөрийнхөө тэр орчноос жоохон давж өөрийгөө хөгжүүлж ивэл дээр юм болов гэж бодож шүү. Би өнөөдөр бас нэг подкаст сонсч байсан. Тэрэн дээр хязээд сурхаа битгий зогсоо гэсэн гарч ихтэй. Одоо нөгөө Pizza Hut болон KFC-гийн толгой компани Yum брэнд гэдэг лөө. Тэр толгой компани өмнөх гүйцэтгэх захирлнаас юм байл. Тэр өн бас яг тэгж хэлсэн. Сурах дээр хүн 3 төрлийн юмнаас сурч болно гэд. Тэр нэг нь болохоор одоо шинэ хүрээлэн буй орчин хүмүүс гэдэг юм. Нөгөө л өнгөрсөнд байгаа эргэн тойронд одоо миний хүрээлэлд дотор байгаа туршлагатай хүмүүсээс нэг ингэ сурч болно тийм. Хоёр дахь юм нь болохоор өөрийнхөө өнгөрсөн туршлагаасаа ингэ сурч болно гэдэг. Гурав дахь юм нь болохоор илүү нөгөө би яг хин юм бэ? Би яг хаашаа явж байгаа юм бэ гэдэг өөрөөсөө айгүй зөв асуултуудыг асуугаад тэр процесс дундаасаа нэгсэндээ жоохон цаг аваад жоохон хойшоосоо тайван суугаад тэр бодох явцаас хүн амар их суралцдаг. Тэр дунд болохоор яг чиний хэлжсэн шиг хэзээ чи юм ямар нэг юмд сэтгэл ингээ бүрэн дүүрэн битгий ханжи тий. Одоо байгаа нөхцөл байдал та. Заавал тэрнээс илүү шин зүйлийг, шин орчинд л өөрийгөө ингээд оруулж. Тэгжээж л чи юм сурж амьдрал чи амар сонирхолтой байна уу гэхээс тэгэл өнөөдөр өглөө очил нэгin хэвийн хийдэг зүйлүүдээ хийгээд байх юм бол чиний амьдрал угаасаа сонирхолтой биш гэсэн утгатай юм хэлсэн аахгүй. Тэгэхээр чиний одоо амьдралын хэм маяг гэдэг гэж ш түрүүн. 97 хоногийн хэр өнгөрч байна вэ? Ер нь бол нэлээд эрүүл амьдралын хэм маягийг өөртөө бий болгохыг хүсдэг. Бас тэр чинь нөгөө зарчимтай хүнийг хийх зүйл шүү дээ. Би одоо фитнес яваад байдаг болохоор бас өөрөө мэдээд байна. Өнөөдөр жимд явна гэсэн бол тэр чинь явна. Тэгэхгүй залхуурч болно. Магадгүй өнөөдөр гурил идэхгүй гурлаа хасъя гэсэн бол ингээд яалчгүй эрүүл амьдрахын тулд хүн ингээд зарчим хэрэгтэй байгаа даа. Тэгвэл чиний хувьд чинь 7 хоногийн амьдралын хэм маяг хэр байдаг вэ? Одоо жишээ 7 хоногийн хэдэн өдөр гадуур хоолтой дандаа өөрийн гараар хоол идэм үү гих мэтлээ. Би ямарсан хүний эрүүл мэнд хамгийн эхлээд хоолноос шалтгаалдаг гэж боддог байхгүй юу? Уусаа нөгөө дотроо оруулж байгаа юм чинь хамгийн эхлээд одоо нөлөөтэй байна гэж боддог. Тэгээд би мацаг барьдаг байхгүй юу? Нөгөө 16 8 гэл хүмүүс ярьдэн шүү дээ. Би тэгтээ 15 9-оор барьчдیں۔ За давтамж нь хэрэг хөө? Тэр нь би яг өмнө жил тасралтгүй мацаг барьсан байхгүй юу? Яг өдөр болгон заяа. Тэгээ бүр яг мэдээж нэг ганц 2 3 өдөр бол алдсан баг. Тэгтээ бол нэлээд сайн барьсан. Жилийн хугацаанд уу? Тийм. За амар сонсогч шүү. Тэгээд жоохон таараагүй юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр би Монгол хүн. Тэгээд би Монголд амьдарч байгаа учраас цагуур те газар зүүн байрлалын интерес шалтгаалаад жоохон зохиогүй гэж бодсон. Яагаад тэгэхээр би айгу турсан байхгүй. Тэгээд турахтаа нэм гой турах биш жоохон энергийн алдагдaltaй туралт гэх юм уу? Жоохон ядранг болоод тэгээд саяны одоо энэ жилд болохоор би яг нөгөө Монголын 4 улирлын тогтолцоогоор хоол идсэн. Тэг өвөл бол би баг нэг сүртэй бол мацгаа бариаг нэлээд ам бол идэж мэдсэн. Тэгээд хавраас ахаад эхлээд мацгаа барьж эхлэхдээ 7 хоногийн 4-5 хоногт нь яг мацгаа цэвэр бариад тэгээ нэг 2-3 өдөрт нь жоохон тэгээ хамаа намаагүй идлээ гэд нэг тийм аимшигтай их юм идэж мэтэл тэхгүй зүгээр нэг юм хитрхи хориг тавьдгаа жоохон суллаад ч юм уу. Тэгж бол ийдсэн. Тэр бол надаа яг хамгийн тохирч байгаа юм шиг санагдсан. Тэгээд өглөө босоод 15 9 тэгтээ яг л хэвээрээ үстэй. Тий хэвээрээ. Тэгэхээр 15 цагт нь чи усаал уу? Тий усал уу? Үгүй яг 15-т чи нөгөө унтж байгаа 8-аас 10 цаг орчих жаа. Тэгээд босд үед нь ус уун. Тийм магадгүй шингийн мацаг гэх хуурай мацаг гэдэг лөө. Тий. Тэгээ ус уун. Тэгээ бас юу зүгээр ямар ч калоргүй, сахаргүй зүгээр ургамлын цай мэ уучдаг байхгүй. Тий нөгөө манай Монголын их тайг маягийн цай гэдэг шүү дээ. Тэр стогой бид тэр мэрийг дүрдэг цай ингээд. Тийм дүрчдэг гэсэн нь 8 гишүүн төгөлдөр цай маяг гэл тэрийг ч уугаа. Тийм аюу гоё. Одоо монгол хүний бие дэлгүүд өгөртөг юм шиг байлээ. Тэгээ наадах чи гэртээ авч тавья. Тийм. Окей. Тэгээ 9 цагт нь бол чи дураар идэнэ. Дураараас идэхгүй. Сахар нүүрс ус асах юм уу? Жоохон бодолтой л идэнэ. За. Одоо ерөнхийдөө юу яадаг байхгүй юу? Би өглөө одоо ингээ мацгаа тайлж байгаа шүү дээ өглөөнийхөө цагаар. Гэхдээ хамгийн эхлээд би ногоо иддэг.
За би чиний яг нэг өглөөгч ингээс осч төлөв ойлгочих. За өглөө идэд тусгаа ойролцоо. Би бас хөрхөн унтнаа. Би яг 10 цагийн нойр авахгүй л чаддгүй. Яамаа их. Тэг би бүр аимшигтай их унтдаг заяа. Даргачлаа. Бүр яг 10 цагийнхаа нойрыг авахгүй л би нэг л биш заяа. За. Яг хаяа 8. Тэгэхээр яг сарын тэмдэг ирцүүгээр яг 10 цаг л унтахгүй болохгүй заяа. Жаргаж байна чи. Тийм. Тэгээ 10 цаг унтнаа. Тэгээ ер нь бол нэг 11-ээс 12-ын хооронд бол орондоо орчдیں۔ Тэгэл өглөө нэг 8 ч юм уу 9 ч юм уу тэгэл босчдیں۔ За тэгчээд ер нь бол 11 хүртэл бол юм идэхгүй. Тэгээд ус масаа угаал сайн магаа уужгаад тэгээ өглөөний цайгаа бэлддэг байхгүй юу. Тэгээ хамгийн эхлээ ногоо идэнэ. Ер нь бол яг өглөөний цайн дээр би яг гол баримтлагдаг зарчим нь ер нь бол нэг 50% ногоо заяа. За. Тэгээд 40% нь уураг, тэгээ 10% нь үрс ус идэхийг хичээдэг. Тэгээд идэхдээ дараа л нас яг ногоогоо талын идчихэд дангаар нь. Тэгээ араас нь уурга идчихэд тэгээ салаад малаад ч юм уу ногоотойгоо холиод тэгээд жохон хэмжээний ганц цэсэм талах ч юм уу нүрс ус иддэг. Тийм. Тэр нь яаж ийн вэ гэхлээр ерөнхийдөө инсулинийхаа хэмжээ, глюкозныхаа хэмжээг л ингээд жигд барих гэж иддэг байхгүй. Тэгэхгүй шууд чихэртэй би өглөө чихэртэй юм ерөөс идэж чаддаг байхгүй. Би ер нь чихрэндээ юм уу. Тэгээ дандаа өглөө махан төрлийн юм идэнэ. Тэгтээ ногоо их. Тэгэхээр өдөр нэг юм гоё арай гоё. Нэг юм ингэж мингээ салганж малгандаг юм байхгүй. Тэгэл өдрийн хоол хүртэл айгуу гоё. Өсөж мөлсөвчгүй тэгэл. За тэгж жагаад өдрийн хоол болно. Өдрийн хоолч нэг 2-3 хооронд. Магадгүй 3-4. Тийм. Тэгтээ бас хаяа зүгээр тараг идчихтэй өдрийн хоол мал идэхгүй. Тийм. Тэгээ хоол өдрийн хооллоо бол бас гэртээ хийхийг хичээдэг. Тэгтээ завгүй маггүй үед бол ялцчихгүй гаднаас идчихэд идэв. Тэгтээ бас нэг юм жоох ноогоор баялаг. Тэгтээ уург нь арай их болцсон ч юм уу. Тэгээ нүрс уснаас арай их хэссэн ч юм уу. Тэгээ арай нэг жоохон эрүүл бас юм идхийг хичээдэг. Тэгээ орой хоолн дээр бол гадар идчихэд идэв шүү ер нь. 7-ны 7 баг ихэнхт нь тий. За нэг 5 өдөр нь бол идчихэд идэв. Тийм. Тэгтээ яг нэг ордог газрууд руугаа л орчтой. Ларузаа ч юм уу. Тэр хэдий чинь би асуунаа. За тэгэхээр чиний өдрийг доосгаад. За орой хоол хэдий идэх юм. Орой хоолч нэг за 6:30-аас 8 хүртэл. Окей. Тийм. Гэтэ араас нь бол чихэрлэг юм бас идчихнэ. Яг хоолныхаа араас. Зарим үг тийм. Зарим би зарим нээр дуртай зарим үг идчихтiin. Тэгээд 8-аас хойш үчдэг. Тэгэл унтатлаа сайхан. Тийм сайхан ус уугаал. Тэгээл. Тийм тэгээд бас хаяа 9-өөс болж явах нөгөө юу шингэн коллаген уучдیں۔ Тэгээл нэг 2 цагийн дараа орондоо ороод сайхан нокрол магнезиумтай хамт уучд. Магнезиум чинь булчин сулна тий. Тийм. Коллаген чинь арьсанд үйлчилдэг лөө. Тийм арьсанд үйлчилнэ. Тийм. Ер нь бол тэгээд нөгөө юу монд үе мөчний зөөлөн ид мэдэнд аягүй сайн байхгүй. Би уумаар юм байна да. Тийм. Аягүй гоё амардаг шүү. Тийм. Нэг тиймэрхүү л яг хоолн дээр бол. Тийм. Коллаген янз бүрийн газруудад баг ингээд нөгөө ашигтай бактери шиг одоо зарж байгаа хэвээр тий. Тийм. Өдөрт нэг ухаар нэг савлж онцсон. Коллаген хараа хэрэглэе гэж бодоод амаа. Фитнес хийгээд тахаар энэ уюудын холбоос ч муужтай юм шиг дуурч муураад байгаа юм. За окей, нэг өдөр ингээд дуусчлаа. За ихэвчлэн за гадуур хоолтгуудаас нь би газруудын асууя. Бас хүмүүс нөгөө орохыг хүсдэг газрууд байдаг. Ямар газрууд ихэвчлэн орж ийнэ? За Лароза. За Лароза орчдیں۔ Ларозагийн үхрийн махта бурито бол миний бүр яг хамгийн дуртай хоол. Би жимисний дараа орж идэв шүү. Тийм бүр үнэхээр гоё. Тэр вэ. Тэгээд Рөөсөд ордог гэсэн одоо хаагдсан. Тийм ээ. Тийм нөгөө шинэ ресторан руу орж арай амжаагүй л байна. Тэгээд нөгөө Шангилагийн замын эсрэг талд байдаг Такесан мисо рамен гэдэг шүү дээ. Тэдний үхрийн махтай мисо раменыг бол нэлээд иддэг. Тийм айгуу гоё. Яг юм буслагдсан бууцай мууцаатай хажуудаа. Тэгээ үхрийн махтай. Тэг яг юм айгуу баланстай санагдчих. Тэгээ би хажууд нэг юм Такесан орохоор ногооны цуглуулга гэдэг байхгүй юу? Чинцаа минцаа ингээд луум тэрийг аваад бас ингээд хамт идчихдэг. Тийм. Такесан байна. Тэгээд хаяа ингээд нэг юм гоё мэдмэр санагц үед нөгөө fat hand ороод burger wings идчихтiin. Яа мийлээс орох уу? Тийм мийлээс би гэхдээ хамгийн анх удаа саяхан орж ицсэн. Өнгөрсөн 7 хоногт. Надаа айгүй гоё таалагдсан. Яг өглөөний цай идэхээр бол тийшээ очимоор юм байлээ. Бүргэрүүд нь бас гоё. Тийм бүргэрүүд гоё. Тийм. Макугаас та. Тийм макугаас гоё. Гэтэ би макароны их ороод идэг маа нөгөө бяцлаг нь жоохон хурцтаад идэв. Тийм өөртөө идэг шүү дээ. Тийм. Гэтэ хаяа яг юм гоё
бэлтгэмслэг идмээр байл орчдөг. Үйлээр нь төстэй дүүглэр нь хоолны сонголт дээр нь шүү. Би жоохон ногоол баг иддэг баг чамаас. Ялгаад нь би ч амар махсаг байхгүй. Би ер нь амар их мах иддэг. Гэтэ нойр болчих асуудалтай. Жоохон ногоо иддэг бол. За ордог газар нь юм байна. Ерөнхийдөө яг зүгээр хоол ярихгүй гэж бол яалч хоол ярьчлаа. Гэхдээ яах вэ? Зүгээр амьдралын хэм маяг талаасаа тий. Тэгэхээр түрүүн чи хэлсэн шүү дээ. Саяны 15 9 гэдэг энэ матцэг нь зөвхөн чи хаврын үйлрэлт барьж байгаа гэсэн үү? Гүү дулааны үйлрэлт. Дулааны үйлрэлт барьж байгаа. Өвөл бол хамаагүй үстэй. Өвөл бол нилээ мах иднэ. Цаг махаа идэл өөхөө идэл. Би өөх идэж чаддаг. Тийм. Хоньны сүүлч идэхгүй. Сүүл яг ингээд зажлаад идэж болж чадахгүй. Им нэгэн зорцсон байвал чадна. Тэгээд эсвэл нөгөө юу хиттэй цай мэнда юу уусгаж жагаад хайлуулж жагаад сайхан ячихдээ. Мах бол сайхан идчихнэ. Хоньны мах. Хүнсээр нь хаанаас зөвлөж чинь гэртээ ойрхон газараас мах цахан хаанаас авах вэ? Тийм би ойрхон дэлгүүрээс л авчихдээ шүү дээ. Хамаагүй тэгээд нэг амар. Ер нь тэгэл 8-аас авдаг. Тийм. Маха бол Prime-ээс авчихдээ. Тэгээд жоохон үнэтэй тий. Яг хоо дэжгүй. Тийм. Prime-тэй хаалж мах нь бол гоё л. Тийм. Тэг яг нөгөө вакуумлаад ингээд бэлтцсэн байдаг болохоор айгу амар. Тийм. Тэг яг мах чанж манж идэхээр бол зах махаас харж байгаа л март интерч бас гоё ястаа хизээ ирсэн хизээний махын гэж ширх мэрхийг харж байгаа л баг малын мах ойл авчихдээ. Гэтэ нэг их бол мах чанаад байдаг. Өвөлдөө нэг ганц хоёр л чанаж байгаа. Амьдралын хэм маягт нь одоо жишээ нь ганц саад болж байгаа эрүүл амьдралын хэм маягт нь саад болж байгаа зүйл юу вэ? Заримдаа яалч ингээд зарчмаас хазаахад ингээд эндээс нэг гарч ирээд байдаг зүйл. Зайрмаг юм уу? Би зайрмаг ч нэгтэй дажил юм шүү. Одоо ч энд хийн ресторан юм уу бид нар ингээд гадаад явж хаад тэгэл десерт гэл ингээд зайрмаг өгдөө шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр хоол шингэх процесс бас нөлөөлд юм шүү. Би тэгж бодоод байдаг шүү дээ. Өгөөд ахыг бодох. Би яг зайрмаг идэхээр нилээ иддэг байхгүй. Яг ингээд нэг юм 500 граммартай тэрийг бол сууж байгаа л идчихдэг тий. Чинь бас чангас усгэж байна. Тий, бүр үнэхээр гэтээ нэг юм дотроо илүү дутуу юмгүй зүгээр юм цэвэр ванил идэнэ. Дээрээ нэг юм шоколад тийм идчихдэг. Зүгээр л айгүй энгийн ванилтай цагаан зайрмаг. Тиймэрхүү юм дайгаа дуртай. Тэгээд саяхныг хүртэл арх уух амар саадтай байхгүй юу? Тэг би сая би ч нөгөө өөрөө бас коктейл гоё ямтай шимтэй. Лараасаа орж ийн гэдэг чинь тэгээд Британий араас л нэг явж л байгаа. Ихэнхдээ тэг бици л орчдөг байсан. Тэг айгүй гоё коктейлтэй. Тэг би ч нэг тийм гоё чамин юм дуртай. Коктейл нь айгүй дуртай. Тэг маа найз залуу өөрөө бартендер ахгүй юу? Тэгвэл тэгээд бүр. Тийм. Тэг уух бол хамгийн саадтай юм байсан. Тэгтээ би сая 7 сарын сүүлээс эхлээд архиныхаа хэрэглээг тийг болгосон. Ер нь бол хөлтлээ бараг уухгүй гэд гам өчгөө. Тийм одоо сар болж байгаа тийм. Яагаад тийм шийдвэр гэнт гарах вэ? Яг уу яг нэг юм арх уух мэдрэмж нь нэг жил мөлийн өмнөөс надад нэг тийм гой санагтаа болилцсон байхгүй. Яг арх ингээд яг уу эхний коктейл уугаал яг юм ам чимтийн мэдрээл өстө гоё штэ энэ гэдэг бол зүгээр. Тэгэхгүй угаасаа нэг хүн ганц коктейл уугаал гарахгүй шүү дээ. Тэгэл шимсээрээ л жоохон хаална. Тэгэл согтож эхэлнэ. Тэр мэдрэмж нь надад жоохон таалагдгаа байгаад эхэлсэн байсан юм. Тэгээ нөгөө арх чинь яг ийм нийгмийг бас хүмүүсийг хооронд нь айгүй одоо холбож өгдөг бас айгүй том хүчин зүйл шүү дээ. Тэгмээ тэгэл найзууд найзтайгаа гараал тэгэл найзууд уужхаар за гэж уудаг ч юм. Тэгэд арх уугаад ер нь сүүл рүүгээ нилээн бас контроллоо барьж чадахгүй болж эхэлсэн юм шиг надад санагдсан байхгүй. Донтож эхэлж гин гэсэн үг үү? Донтох бишээ. Нэг юм би нэг юм яаж жуусан контролтойгоо яваад иддэг гэсэн байхгүй юу? Тасарч гин гэсэн үг юм уу? Тасрахгүй нэг юм тасрахгүй яваад байгаа юм маргааш сандгүй ч юм уу? Тэгэл тасрах шүү дээ. Тэр чинь бас тасрах биш юм билээ. Биш юм уу? За. Одоо ингээд яг англиар нь хэлэх юм бол passing out, black out гэж хоёр юм байгаа шүү дээ. За. Тэгмээ passing out нь нокроод бүр байх хөө зөө. Унтах. Black out нь яваад байгаа юм маргааш нь юу санахгүй black out гэж. Тэгэхээр тасрах гэхээр ингээд унтаад бүр байхгүй болохыг хэлж байгаа юм. За. Тийм кадр тасрах нь юм уу? Одоо black out гэхээр. Тэгэд эхэлсэн байхгүй юу? Тэгээ би за ер нь би бишдэж байгаа юм байна. Тэг угаасаа арх уугаад яг архинаас яг хэрэгтэй юм юу гарч ирж ийн вэ гэд өөртөө хэлээд үдсэн чинь ерөөс юм байхгүйс байхгүй миний хувьд бол. Тэгээд за ер нь архиа болио доо гэд бодож байгаа сүүлрээ нэг ганц 2 PM болцсон байж байгаа.
Тэгээд миний нэг дуртай сонсдог подкаст байдаг хгүй юу? Huberman Lab юу. Тэрэн дээр нэг архины эпизод орсон л хэсэг. Тэгээ би за нэг сонсондоо гэж байгаа сонсог байж байгаа. Тэр гинт санаанд ороод. Тэгээд сонсоод би ч юм уу ёо за угаасаа ойлгомжтой юм байна. Эрүүл мэндтэй ч гэсэн би ер нь бодох хэрэгтэй юм байна. Угаасаа арх надад таалагдах болсон юм чинь тий яагаад болохгүй гэж тэгэл шийдсэн. Тэгэл тэрнээс биш арх харахаар бүр нэг юм хор шиг харагдаж марагдаад ч юм. Тэгэл маа найз удлаа тэгж орчдөг шүү. Тэгэл байгаа. Гэхдээ нөгөө шартаа болохоор бас ингээд гүү орчээ. Харуулнаа гэдэг. Тийм. Тэгээд айгүй гоё байгаа шүү нэг юм хөнгөн байгаа. Үнэн ядархан ба. Тийм. Гоё байгаа. Хоёулаа дүүл ижлэх нь л үйлдэлтээр байгаа юм. Би бас 6 сарын сүүлээр нөө хотлоо ирчин. Play time-ийн дараа ерөнхийдөө архиа бас багасхыг гээд болъё гээд. Тэгээд одоо бол яг 100 бас чадахгүй л айдаа нэг тавтах найзуудаараа юм очиод нэг ганц коктейл уушдаг ч юм уу тий. Гэтэ би нэг амар уудгүй байсан л да. Тэгтэл тэр үгч нь өөрөө асуудал байгаа байхгүй. Би нэг уудгүй юм чинь гүтээ тавтах болгон гарснаа 2 пив уугаад байна гэдэг чинь би хамааралтай байна л гэсэн. Тэрийг гоё хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгээд бас ингээд би одоо жоох ингээд хэвлийн хэсгэр амар таргалаад байгаа байхгүй. Тэгээд карт хийж байгаа. 7 хоногийн 5-6 хоног жим яваа. Тэгээд араас нь баян карт яаж үндсэн дасгалаа, хүчний дасгалаа хийнгүүтээ 30 минут карт хийх тэр бүр амар хэцүү байдаг байхгүй. Тэгснээ дараа нь ингээд яг уух үед ирэхэнгүүд би ингэж хичээж одоо тий карт хийж өөрийгөө зовоочоод ингээд дуугаадах юм бол эн чинь хайрын хөдөлмөрөөстэй гэж бодоод. Тэгээ ерөөхдөө бас болж байгаа. Тэгэхгүй бол ер нь бол архийг бас хүмүүс амар нээлттэй ярьж явах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол хүмүүс ингээд энэ донтно гэдгийг архин донтно гэдгийг ингээд өдөр болгон ингээд тий шилээр нь авч ууна гэж ойлгоод ах шүү. Тэгээ янз бүрийн судалгаа харахад 7 хоног чинь 1-2 удаа ямар нэгэн байдлаар алкогол хэрэглэдэг бол тэр чинь донтцсон гэсэн үг байна шүү дээ. Тэгээ архич айгу аимшигтай юм билээ. Яг сонсоод судалсан чинь нөгөө арх бидний биед орохоор шууд бид нар хор гэж хүлээж авдаг. Тэгээ хорыгоо задлах гэж бидний бие илүү хүчтэй хор ялгаруулт юм билээ. Тэгээд тэр хор нь бидний биед үйлчилж эхлэхээр согтолт явагддаг байхгүй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө өөрсдөө биеийг хордож ийн л гэсэн үг юм бэл. Тэгээд тархины үйл ажиллагааг хамгийн ихээр муудахдаг юм байлаа. Нөгөө тархич ингээд гадуураа юм хамгаалтын бүрхүүлтэй байд юм бэл нэгэн. Тэгээд тэрнлөө хэр баргийн юм орж чаддгүй. Тэгмээд арх ямар ч асуудалгүй хамгийн хурд нэвчиж орж чаддаг хорл юм билээ л дээ. Амар зүйл шүү дээ. Тийм. Тэгээд зөөр ингээ одоо арх мэр харангууд бүр хор шиг харагдаж марагдаа. Тэгээд би уучлаарай үгүй. Тэгээд би ингээ яг арх ухаа болсон. Амар архич шиг сонсогдсон. Архинаас гарсан чинь яг хүмүүс ямар ихээр архитай хамааралтай болцсон бэ гэдгийг анзаарч эхэлсэн юм лээ. Дээрээс нь хамгийн их мөнгө зарцуулж байгаа юм лээ. Тийм. Харин тийм. Би бол уухгүй байгаад тахаар бүр мөнгө амар өнгөтэй байгаа нэр. Харин тийм. Нэг гаралт чинь л бас хөөхөн мөнгө явчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл яг одоо ингээл 7 хоногт заяа. Айгүй олон удаа би уухгүй байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэнгууд би ингээ би чи ингээд нилээн бас уучдаг байсан юм байна. Ингээд бидний эргэн тойрныхан ч гэсэн нилээн архинд бас хамааралтай болцсон биш үү гэдэг бодол айгүй их төрж байгаа юм. Битүүр шиг ингээд одоо шууд нөгөө ингээд өөрсдөө би хоёулаа зүгээр уудгүй төрлийн хүн шүү дээ. Ер нь тэгж хариул те. Би бол нилээн уудаг байсан. Тийм. За тэнгүүт хүмүүс ингээд энэ нөр хэвийн үзэгдэл юм шиг ойлгосон байхгүй. Угаасаа л гардаг шүү дээ. Энэ одоо нөгөө уултыг гой соёл гэж яриад шүү дээ. Чинь барууныхаа угаасаа л энэ чинь гой уухан л чухал те. Зохицуулж уухан л чухал. Та нар соёлтой шоуд соёлтой уух юм ярихгүй ингээд архичин гэж яриад ах ингээд энэ өөр хэвийн үзэгдэл болсон учраас хүмүүс ярьдаг байхгүй юу. Одоо нөгөө Питерийг ингээд Питерс дуужсэн одоо болцсон болж байгаа энэ төр ярингууд хүмүүс энэ өөр чи архичин гэж харах өнцөг байгаа хэрнээ яг үндэ тэгж хэлж байгаа баачка мань өрөөс илүү их гарч байгаа. Яг тэр өөрөө хэвийн үзэгдлээ ботсон учраас өөрт нь тийч нэг амар сүртэй асуудал биш байгаа байхгүй тий. За гэтээ би бол нэг гарааг байгаа шүү зөө. Энд тэнд явчихсан. Чист подкаст нэрэл гарцсан гэж томроос. Гэтээ багсгаж байгаа яа. Тэгэхгүй бол ингээд фитнесийн үр дүн ядчил маргааш нь ажилдаа амар ядарсан юм шиг байна. Яа. Гэтээ яг архины соёл гэж бол мэдээж байгаа. Улс үндэстэн болгонд байгаа. Коктейл хийх гэдэг чинь өөрөө бас тусдаа урлаг болцсон. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэтээ нэг юм яаж уухаа заалгуулахыг нэг соёл гэдээ бол байхгүй байх гэж би бол бодож байна. Тийм хүмүүс яг ингээд соёлтой уу. Яг мэдээж ингээд хэтрүүлэхгүй уухыг л соёлтой уух гэж байгаа юм бол хүмүүс ч ингээд контрол олчгаараа л.
Тэгэл зан наршраа те. Айргаа бол ууж болно зү. Би бол айргийг одоо ашигтай бактери дэмжинэгээр би бол амар уудаг шүү дээ. Айр чинь бас хөрхөн алкоголтой юм билий. Гэхдээ би зүгээр хоормог л уучи гэж бодож байгаа. Гүүний айр чинь нэлээд хамгийн өндөр нь байт юм байлээ. Тэгэхээр зүгээр ингийн хоормог бол бараг 0.10 бодоо авчдаг ах шүү. Хоормог хэр болтцтой байна. Хоормог чинь тэгээд хэцүү шүү дээ. Харин ихэнх нь хятад руу гарч чинь. Тэгээд энэ тесогийн савлцнууд л ах шүү байж таарыг. Тэр гэхдээ зүгээр саам шиг л хандаад. Оргоор нь ууй гэхээр баг болтохгүй хаа. Тийм яг хөргөчөндөө хөлтөөж мүлдөөж байгаа л байхгүй л бас тийм. За эргээд нөгөө амьдралын хэм маягийг хуулиар нэгэнт ярьж байгаа учраас энэ сэдвээ хаахынд бол нэг юм байгаа да. Одоо чиний хувьд одоо нөгөө мацаг барилт чинь ямар ач тус өгөөд болохоор одоо 15-9 рүү орчуу гэдгийг хуулиар яриаг өнгөрсөн тийм. Би энэ дээр чи ямар өөрчлөлт гарч байгаа. Тэгээд чи зөндөө юм мэдээ судалдаг хүн судалж байгаа л эхлүүлсэн байл гэдэг тийм. Би өөрөө юу дааврын тэгш бус байдалтай. Гэтэ баг 10 эмэгтэйг 9 тийм байдаг хгүй юу? Тийм одоо юу вэ? Даавар нь л одоо яг баланс нь алдагдаад байна л гэсэн үг. Тэрийг яаж мэдэх вэ? Тэгэл нөгөө 9 шинжилгээ мэнжилгээ бүр шинжилгээгээр батлагдсан юм уу те? Тийм шүү дээ. Эмэгтэйчүүдийн юм шимжтэр очиод үзүүлжтэй. 9 шинжилгээ өгье, дааврын шинжилгээ өгье. Мэдмээр юм байна. Тийм. Тэгээд яг нөгөө дааврын тэнцвэрт байдал нь алдагдаад тахаар чинь тэгэл нөгөө эмэгтэй хүн чинь тэгэл хөрх амтан сардаа нэг сарын тэндэг мэндэг нэрдэг болохоор нэлээд асуудалтай байдаг хгүй ерөнхийдөө эмэгтэй хүмүүс. Зааш нөө хөвд хүртэл өөрчлөлт орно гэсэн үг шүү дээ. Тэгээд би физиологийн хувьд ч гэсэн тэгээд ерөнхийдөө яг мацаг барих болсон яг хамгийн том шалтгаан нь бол тэр. Ерөнхийдөө бид нар чинь ингээ биологийн амьтан шүү дээ. Бид нар цаг цагаар бидний өөр эрхтнүүд амарч сэрж тэ зохицуулт хийж өөр дааврууд ялгарч идэг. Тэнгууд нөгөө одоо юу гэдэг чинь амрах гад нэг өөр даавар ялгарсан байхад маний зөөр дээрээс нь юм идээд ивэл тэр чинь ингээд болохгүй байхгүй ерөнхийдөө даавар ингээ алдагтаад байна л гэсэн үг байхгүй юу. Тэгээ биологийнхаа цагийг дагаад ерөнхийдөө мацгаа барьж эхэлсэн. Өглөөд угаасаа бодох юм бол бидний ингээл өвөг дээдсмэд тэгээ бүр ингээл хэдэн зуун жилийн өмнө босоо шууд өглөөний цай иддэг юм хизээч байхгүйсэн аахгүй. Тэ сэрчээд нэгдэн явж байгаа одоо юу гэдэг чинь хоолоо олоод иддэг ч гэдэм үү. Бидний бие угаасаа тийм одоо тогтолцоотой. Тэнгууд явах тэ хот суурин амьдралд хүмүүс ороод бүх юм нь нээлттэй боломжтой болонгод хүмүүсийн биологийн тогтолцоо гэдэг юм алдагдсан. Тэрийгээ дагаад маш олон хүмүүс одоо өвчлөл нь ихсэн, таргалт ихсэн тий. Тэгээ ерөнхийдөө мацаг барьснаар хэрэгтэй даавруудаа зөв үед нь ялгаруулад ийм дааврын тогтолцоог ерөнхийдөө л үүсгэж өгдөг байхгүй мацаг. Тэгээд яг хамгийн том шалтгаан нь нэгдүгээр тэр байсан. Тэгээ хоёрдугаарт би бас өглөө эрт мэдчихээр өдөр нь нойр өрөөд идэх байхгүй гэд нэг солидож мэлдэл. Тэгээд мацгаа барьж эхлэхэд бол өдөр бол нэлээд их хүчтэй байдаг ч юм уу. Тэгээ мэдээж мацаг барьж яхад хүмүүс ч нөгөө калар малаар тоолоод идэх штеп. Тэгэх шаардлага байхгүй. Яг тэгэхээр унтахаас 3 цагийн өмнө тэ доор иж хамгийн сүүлд юм идсэн байхад хотоодонд байгаа бүх хоол боловсрогдоод бидний мацаг ингэж эхэлдэг. Тэгэхээр унтахад бид нар одоо төгс байдалд одоо очсон байж байгаад хамгийн зөв унталтыг авч байгаа байхгүй. Тэгээд өглөөс ирчээд шууд юм идэхгүй те нөгөө мацгаа сайхан барьж агаад ааж ууж мацгаа талиад идгээд ерөнхийдөө бидний эрүүл мэнд биологийн тогтолцоо хамгийн ихээр сайжирч өгж байгаа л тогтолцоо л байгаа. Тэгээ бүр юу юм бэлээ? Хүн ингээ мацаг барьж штэ. Тэнгууд бидний хоол боловсруулагдаад дуусаад бид нар унтж байгаа штэ. Тэнгууд бүр юм бидний хэрэггүй өгчсөн муу эсүүдийн цэвэрлэгээ бидний биед явагддаг. Тэгэхгүй нэлээд орой юм идчих унтангууд бидний хотоод нөгөө хоолоо боловсруулсаар байгаа л өглөөс ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жоохон ядран сэрж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхгүй хоосоо хотоодтай унтахад бидний бүр эсийн төвшөнд бидний бие өөрсдөө бүр ингээд цэвэршүүлээд муу эсээ алж устгаад бүр юм илүү эрүүлч хэрэг болж байгаа гэсэн үг. Тэгээ судлаад үзэлбэр маш олон юм байна. Тийм бах тий. Тэгэхээр нөгөө өглөө наад дээр чи нэг юм зөрчилтэй байна л да. Зарим эмчнэр бол одоо хүмүүс хэлэхдээ нөгөө өглөөний цай гавуулж тэгэхгүй цус чулуужнаа гэдэг. Тэгэхээр чиний хувьд өглөө бүр 8-аас 9-ийн хооронд босонгууд 11 хүртэл гэхээр нэг 2-3 цаг мацгаа барьж байгаад өглөөний цай уухаар нэг өглөөний цай чи оройтоод нөгөө цус асуудал үүсгэх юм уу тийм юм болохгүй юу? Юу юм бэлээ? Яг хүмүүс айгүй олон төрлөөр л хандд юм бэлээ. Мацаг оролтонд. Тэгээ миний яг ойлгож авсан юм их зүгээр өөрийнхөө бие дээр туршилт хийгээд үзье. Өөрт чинь хамгийн таарж байгаа, хамгийн одоо эерэг өөрчлөлтүүд авчирж байгаа тэр одоо тогтолцоог л өөртөө барьсан хамаагүй дээр.
юм байлээ. Тийм шүү. Хүн болгоны давхлааны систем ч өөр байгаа. Ген ч өөр байгаа. Тэр одоо номоо 52 ярьж байгаа юм очоод тэр ингээд ажиллахгүй хүн ч бас байгаа шүү. Тэрээс дэ үнэ юм байл шүү. Хооллолтын хувьд бол. Тэгэхээр зарим хүмүүс мэдээж одоо юу гэдэг чинь зарим хүмүүс тамирчид ч өглөө басаа шууд хүчний бэлтгэл хийж байгаа хүмүүс шууд тэгж мацаг ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралын хэм маягтанд тааруулаад одоо юу гэдэг чинь цус муу ч юм уу тийм юм байх юм бол сайхан эмчтэйгээ зөвлөөд ч юм уу те. Эсвэл өөр дөрөө нэг хэдэн 7 хоног туршилт явуулаад тэгээд би чинь яаж ийн гэдгийг өөрийгөө нэлээсээ сонсох хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй би чинь ингээл шууд заастаа одоо шууд мацаг өрнө гээл айгуу тураал ядраал те тэгж байгаа л за ингүүл зүгээр юм байна. Нэг цагаар хойшлуулад үзье. Эсвэл цагаа нэг жоохон уртцгаад үзье ч гэдэм үү. Хүн өөр дөрөө л туршилт хийх хэрэгтэй юм байна. Янз бүрийн тоглолт хийж үзэх хэрэгтэй юм байна нэрэ те. Тэгэхгүй нэг ийм сайн гэнэ. Тэгэд чиний нэг амьдралын хэм маягийг ч юм уу сонсоод өмнө бас өөр подкастд орсон зүйлийг харахаар аль болох ерөнхийдөө биеийг өөрийнх нь байгалийнхын аргаатай ямар нэгэн витамин, нэмэлтээр юм хэрэглэхгүйгээр хоол хүнс төр амьдралын хэм маягаараа өөр дөр хэд удаа турш үзээд ерөнхийдөө оншин олдог ч юм болох байгаа зүйл эмчлэх тэр хандлагыг өөртөө нэлээд тогтооцсон юм шиг санагдсан тийм. Гэхдээ нэгэнд нөгөө хотод амьдарч байгаа хүн шүү дээ би чинь. Тэнгууд яг нөгөө байгалаараа те тэнгууд бас бололцоо айгу хэцүү. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэг хүмүүс ингээл чи таргет юм яагаад нэмэлтээр проприетик удаан ч гэдэг юм тиймэрхүү комент момтос орж ирдэг байхгүй. Тэр чинь ингээл мэдээж би тарга идээд авж байгаа. Гэхдээ би ингээ хотод амьдарч байгаа миний амьдралын хэм маяг чи юм хот суурингийн амьдралын хэм маягтай байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг ингээ байгаль дээр амьдарч байгаа юм шиг мэдээж хизээч байхгүй учраас хослуулаад нэмэлтээр бас тэр пробиотик, витамин те эднийг авч исэн хамаагүй зү. Тэгэхээр ингээ нэг юм айгу туйлшраалтай заавал ингээ хэвстэй гэхгүй сайхан байгалийнхаа тогтолцоог одоо хот суурингийн амьдралын хэм маягтай хослуулаад ч юм уу. Тийм гоё өөртөө л таарсан тэр тогтолцоогоо бүтээчихвэл айгу. Цаашдаа өрийн чи карьерийн хувьд энэ хоол зүйч болоод ч юм хүмүүстээр яг энэ өөр дээрээ дурсан амьдралын юм аягийн хүмүүс зөвлөдөг. Одоо тийм мэрэгчлүүд бас илүү хүчтэй болчихлоо шүү дээ. Тэгж бодож гин үү. Нөгөө л өөрийн нөгөө чи юу нэ гэж яриадсан шүү дээ. Одоо бэкерийн газар ч юм уу тий яг ингэ номуу гэдэг хүний өөрийнх нь жороор бүтсэн. Одоо ер нь юун дээр ажиллаж байна? Зөвхөн контентоос гадна. Хүмүүс бол контентоор чамайг илүү бас мэдээд байгаа шүү дээ. Тийм би одоо бол яг цэвэр контент дээр байгаа. Тэгээ сая оны ихэнд бол нэг ресторан меню гаргаж өгсөн. Тэгэл одоогор бол яг цэвэр контент л. Тэгээ би яаж яхад нөгөө нүүж мүүгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм ажил хийх бололцоо жоохон байгаа. Тэгэхээр намраас магадгүй гоё офер ч юм орж ирвэл жоохон сайд хаслаар явж магадгүй л. Гэхдээ бол асуултанд нь хариулахад нэг тийм коуч моуч хийгээл ментор центр хийгээл тэгж мэгж бол явахгүй бах. Зөв тэхийн тулд бүр яг үнэхээр судалсан мэддэг тодорхой хэмжээний сертификаттай ч гэдэм үү тийм хүмүүс нь л хийвэл зүгээр. Тэгэхгүй би ч нөгөө нэг өөрөө сонирхлоороо зөвхөн өөр дээрээ л туршилт хийгээл өөрийгөө л болгоо явж байгаа хүн учраас нэг тийм хүн амтанд ингээл одоо чи ингэ гэж мэгж болж чадахгүй байх. Тэгэхээр илүү нөгөө яг жорн дээрээ суурилсан тиймэрхүү л карьераар явах байх гэж боддог шүү дээ. Одоо жоохон хувийн асуулт асуунаа. Тэгээ хариулахгүй ч биш болно гэдэг шиг. За одоо зөвхөн контентоор ингээд төвлөрч байгаа юм. Тэгэхээр орлогын их үүсвэр одоо чинь залуучууд ингээд сонсоод ерөөсөө бид нар ютубер бол ерөөсөө нэг инстаграм дээр л ингээд инфлюенсер болчихвол өглөө 8-д очиод орой 5 дэрдэг энэ нэг дургу ажилласаа салъя гэсэн бас маш олон зүйлстэй байгаа шүү дээ. Тэгэхээр орлогын их үүсвэрээ яаж бүрдүүлж ин хэдэн төрлийн орлогын их үүсвэр байна? Тэр нь амьдралд нь хангалттай байна уу? Яг одоогоор бол яг цэвэр нэг байгаа заяа. Уусаа контент байгаа. Тэр бол хангалттай байгаа. Яа тэгэхээр энэ чинь бас хөрхэн сезонтой юм биш үү? Улирлын чанартай байд юм байна. Яг энийг л ярил банаас. За. Одоо миний хувьд заяа. Би ч нөгөө хоолны би бусад хүмүүс ямар байдгийг мэдэхгүй зөвхөн өөрийнхөө туршлагаас илж байгаа шүү дээ. Миний хувьд 100 ер нь бол бараг санал орж ирдгүй. Цөөхөн нилээн цөөхөн. 103 сар. Тийм. Уусаа бараг яах втэ тэгээд бараг юм рекламдаад хүмүүс нь гараа авцсан ч дээ яалтай лэл гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд жоохон хүүтрээд ихлэхээр бол нилээн орж ирнэ. Яг юм баяр маяр яг нэг шинжилгээ цагаан сарын хооронд бол нэлээд баг хамгийн их одоо санал орж ирдэг үе нэх юм уу? Энэ дандаа бүтээгдэхүүн л авах тий. Тий. Нэг бол хоолны газрууд тий. Би хоолны газартай ажилладаг юм аа. Like миний юм биш. Зөвхөн яг бүтээгдэхүүн түүхий юм тий. Тийм тэгэхээр яг одоогийн байдлаар бол яг би бол ингээд болгоо яваад аа. Жохон ингээд бүсэж хангалж штэ. Тэрнээс цуулаа тий. Яг санал ихтэй үед бол дэжгүй амьдэрчин. Ойролцоогоор одоо санал ихтэй дээр дажгүй байх үед нь ойролцоогоор сард хэдэн санал орж ирэнгүүт
тэрийг хийчингүүд дажгүй амьдраад байна. За яг хамгийн сайн орлого ихтэй сар байлаа гэж бодоход 5-аас 4-5. 4-5 сая л тийм. Тэр чинь тэгэхээр 4-5 бичлэг хийчихэл болно. 4-5 сая. 4-5 сая. Тийм. Тэгэхээр 4-5 саяын орлогыг хэдэн одоо захиалагчтай ажиллах уу? Тэрийг хэлж болохгүй. Нөгөө хүн болгон чи өөр рейттэй байдаг байхгүй. Тийм. Окей. Ер нь гэхдээ бас болчихжээ тий. Тийм шүү дээ. Нэг сардаа бол под хийж байгаа. Под хийж чинь. Тэгээд тэр чинь бас нэг өөрийн дуртай юм яаж. Хоёрдугаар тэр чинь ингээд одоо над шиг одоо every day тий. Өглөө 8-д очиод орой 5-д очихгүй. Тэгээ яг хийхийг хүссэн үедээ тэр ажлаа чанартай гаргаж өгөөд хүлээлгээд өгч байгаа болохоор тий. Тэгээ өмнө нь бол би нэг өөрөө бейкери ажилладаг байсан. Тэр үед бол бас нэлээд олчдаг байсан. За нэг сарын 6-7 магадгүй 8 бол олчдаг л. Тэг хамгийн гол нь за ийм хэмжээний орлого авчаад тэгээ нөгөө эрхчлөө хувь олгож байгаа тэр нь илүү гоё яагаад байна л да тий. Тийм. Ер нь өөртөө хүссэн цагтаа босч хүссэн цагтаа дасгалаа яаж хүссэн цагтаа найзуудаа уулзах. Хамгийн гоё нь л тэр юм да. Харин тийм юмний төлөө л хүмүүс одоо ерөөсөө контент бүтээгээд байна л гэж би хардсан шүү дээ. Гэтэ бас нөгөө бид нар чинь нөгөө одоо санал орж ирж штэ. Тэгмээ тэр чинь байгууллагууд миний хувьд клиент болчихж байгаа байхгүй юу? Тэгмээ бас клиент хоорондын хэцүү зүйлүүд бол мэдээж гарна. Өсөлж байгаа нэг клиентуудын яах юм. Нэг одоо чи ойролцоо хоёр брэнд гэж одоо нэг л бүтээгдэхүүн зарна. Тэгээ чи нэгэнтэй хамтарчлаа. Дараа сар нь энтэй хамтардаг. Одоо нэг тийм зарчмын юм байдгүй чиний юу? Биш дээ. Юу байдаг вэ? Би заавал гэрэлдэг. Нэг удаагийн имжлэг гэсэн ч гэрэлдэг. Ягаад тэгэхээр би нэлээд бас том алдаа гаргаж исэн. Тэгээ тэрнээсээ суралцаад хүмүүс муугаан блэ. Тэгэл хүн ашиглаад тэнгүүтээ шилжүүлэх байх. Яа би нэг юм хэлэхгүй. За хэлээ. Би нэг анх баг контент хийж эхэлж байхдаа юм надаа орж ирсэн хамгийн ихний баг саналуудын нэг эс байхгүй. Тэгээд чи нөө юу ч мэдгүй өөрийнхөө хүслээр л хийе явж. Одоо л ингэж яхаа сурчааж муу санаалаад сурцсан байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд би анх нэг Тамир Fit гэдэг нэг блендертэй хамтрав. Тэгээд тэрэндээ би гэрээгүй хийцэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр бүхэл бүтэн жил миний тэр хийсэн бичлэгийг бүр ингээд хулгаагаар татаж авангуудаа ашиглаад бүр спонсорлаад бүр ингээд бүр реклам заяо. Тэгмэд хүмүүс наваа ингээд нэг блендер зардаг охин ингээд ботцсон. Тэгээ би нөгөө нэг тэр хүмүүс рүү ингээд за болооч ээ, цохогч ирэх мэрхтэй. Би ингээд надаа ингээд муухайнаа та нар ядаж ингээд асуу одоо энийгээ буулгам. 2-3 удаа хийсэн заяо. За уучлаарай гээл Instagram оронгууд миний бичлэг гарч ирээд байгаа. Тэгээ би бүр шүүхтий шүү тэрэ тулж иж нэг юм гайг болсон заяа. Тэгэхээр яг үнэхээр тийм контент хийгээ санал авч эхлэж байгаа бол нэг удаагийн бичлэгсэн ч гэсэн гэрээлэх хэрэгтэй юм бэл. Тий. Ажлын даалгаврын гэрээлчлээ нэг гэрээ байдэн шүү дээ. Ажил гүйцэтгэх гэрээ. Тийм. Тэгээд нөгөө гэрээн дээр ч угаасаа заасан мэд байхгүй юу? Одоо нэг сар хамтарлаа, нэг бүтээгдэхүүн дээр хамтарлаа гэхэд дараагийн 3 сард нь ч юм уу, дараагийн 1 сард нь адилхан өөр брендийн бүтээгдэхүүнтэй хамтрахыг хориглоно ч гэх юм уу, тиймэрхүү заалтууд бол байдаг. Гэхдээ байгууллагаас хамаардаг. Зарим газард бол хамаагүй шууд хийждэг. Гэхдээ би бас нэг юм хийж байгаа бол жоохон этиктэй бай гэж боддог. Орж ирсэн санал болгоны наалуу энэ хараастай гоё гэл нэг өөрөө хэрэгэлдэггүй байж тэгээд байх айгу дургу. Тэгээд одоо жишээ нь хоёр адилхан бүтээгдэхүүний санал зэрэг орж ирлээ гэхэд би харж байгаа за самплаа явуулж байгаа бүтээгдэхүүний дэж явуулж байгаа би нэг 7 хоног ч юм уу хэрэглэж үзээд яаж гэх юм уу тий. Одоо бэлтмэл ч юм уу витамин төр явах юм бол за нэг 7-оос 2-7 хоног хэрэглэж байгаа. Эсвэл өөр зүгээр юм түүхийд явах юм бол за би амсаад үзье гэж жагаад өөрөө хэрглэж үзэж байгаа таалагдсантайгаа хамтардаг. Тэгэхгүй ингээл шууд тэгээд оржсэн мөнгөн чухал гэж хамтраад байж болохгүй ч бас тий. Бүр ингээ үнэхээр өөрөө ингээ тий талхаа авах нэлэнцсэн авах болцсон байсан ч ингээд таалагдахгүй офер орж ирвэл би бол уушлаарай л. Тийм л тий. Тэгэхгүй нэг юм сошиал медиач нэг юм худалдааны зах шиг болцсон шүү дээ ингээл. Зөвхөн нэг 2 пост явал нэг спонсортэй ингээл тэгэл рил рүү оронгот ингээл хэн paid partnership гэсэн тий. Тим одоо эрэнд амьдарч байгаа юм чинь нэг жоох эдгтэй байсан. Миний тэгжээж одоо нөгөө чамайг дагдаг хүмүүс ч хүртэл худалдаа авалт хийхдээ амар ихтгэлтэй хийх бах тий. Тэр чинь нөгөө одоо сүүлийн үеийн нөгөө инфлюенсеруудын бас нөгөө ямар хүмүүс маркетингийн компаниуд ямар хүмүүстэй илүү хамтарч ажиллах нэр олон дагаач маач ч одоо бодлыг өгöd байгаа шүү дээ. Худалдаад авчдаг болсон болохоор. Тэгээд нөгөө хэр энэ хүний engagement сайн байна гэдг нь одоо жишээ нь хэр одоо өмнө нь өөр газруудтай хамтардаг байсан юм. Үнэхээр чанартай цөөн газруудтай чанартай контент хийж хамтардаг хүмүүстэй бол хүмүүс амар дуртай юм байна. Тэгэхгүй одоо тэгээд нэг 7 хоног болгоно юм оруулдаг ч юм уу. Тэр чинь бас жоохон хүмүүсийн сонирхлоос ниш маркетаас гараа авчиж байгаа шүү. Масс маркет руу ороо авчиж байгаа шүү. Окей. За
За ямар ч удахгүй бол бүр амар том ноц дэлгэлээ шүү. Контент хийхэд ингэдэм тэгдэм. Аа. Дараагийн асуулт. За би ч дахиад нуус дэлгэж байгаа байх. Oh my god. За. Амар нуус дэлгэлээ шүү гэхэд дахиад нэг юм ярих гэж байгаа байх. Таны ярьсан юм бол их том ноц дэлгэлээ шүү. Тэгээд ер нь одоо тэгтээ удахгүй тэгээд 9 сараас нөгөө нүүрлэлтийн ажлууд нь зэгцэрчвэл дараагийнхаа нэг том орлогын их усрыг бүрдүүлэх юм бол толгойд бодоол юм байна те. Яг одоогор бодсон юм бол байхгүй. Зүгээр амар дэжгүй офер орж ирвэл. Гэтэ энэ нь илүү тайван ингээл байгаад одоо шунал байхгүй юм чам. Нэг болгоо байгаа энэ чамд нэг л тайван гоё амьдруулад байна. Ингээд цаашаа ингээд 5 жилийн амьдралын юм аягаар амьдрахад чадхаар байна. Үгүй. Тийм болохоор би яг дараа нь чи юу үсээд. Бүр юм хитэн юм бол мэдээж байгаа. Гэтэ одоо шууд 9 сард гэх юм бол яг шууд гэсэн юм бол байхгүй. Тийм тэгэхээр яг ингээд ирээдүйд те хийн гэсэн зорилгоуд бол уусаа зөндөө их байгаа. Тэгэл тэрийг 5 жилийн дараа энэ сарын хэдэн сая орлоготой байхыг хүсэж байна. Би тэгтээ нэг тийм зас тэдэнд өрг олчвол энэ гэж ерөөсө боддог ш. Ерөөсө нэг тийм санхүүгийн түүл чинь нэг харин шуналтай биш л байхгүй. Зүгээр нэг юм би ийм хиймээр байна. Би ийм болцсон баймаар байна. Манай dream-ийн хүмүүс байдэн шүү дээ тий. Яг ийм за би ста титэн сая мая гэж бодлоо. Юу ч хийж хамаагүй болно. Тийм байхгүй зүгээр за би нэг 5 жилийн дараа амар гой боксер хичээллээд ийм гой битэй болсон байж тийм үү эсвэл ингээл тий. Тошны зорилго гэхээс илүү step by step тий. Тий эсвэл юу гэдэг чинь чийл хүн байна л да. Ээжигээ аваад юу гэдэг чинь тэрүүгээр аялна гэх юм нэг тиймэрхүү л тийм юм илүү намайг хөдөлгөж өгдөг гэх юм уу. Тийм ээ. Илүү амьдралын үнэт зүйл мөнгө хараад гэхээс илүү өөр юм байна. Гэр бүлсэгч тийм одоо нэг тийм тайван тий. Наад ч одоо тэгээ сүүлийн амьдралын хэм маяг байна дөө бас олон хүмүүсийн хайж байгаа. Өнгөтэй байгаад ч зовж амьдарч байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Үнэн бас байгаа. Чи тэгтээ багтаа хэдэн нас хүртлээ хэлээ мандуулын подкаст гадаадд амьдарсан гэсэн ээ. Үгүй лөө. Уус багаас Монгол байсан. Би бүр хятад юм ч үзээ. Чи нөгөө гадаад англиар ярьдаг гэр бүл төссөн гэж тийм. Тийм чинь би гадаад гэж буруу ойлгосон байна. Чи тэгтээ ямар ч англи үг гадаад үг холихгүй шууд ойлаа ярилцчих шүү дээ. Бүр монгол хэлээр амар ингээд гоо цэгцтэй өөрийгөө илэрхийлж энэ яасан ном уншдаг байсан юм. Уран зохиолын ном уншдаг байсан. Би сая тэгтээ нэлээд хэдэн үг бол хэлсэн зав англиар. Тэгтээ тэр нэг юм яалтчгүй хэлэх юм орчуулахаар нэг утга нь алдагчих гад нэг. Тийм нэг тиймэрхүү үгнүүд. Тэр зүгээр шүү. Би бас нэг баримтлагдаг зарчим байд юм аа. Монгол хүнтэй монголоор л ярина. Яг үнэ. Гэт. Тийм. Тэгэхгүй ингээл хэл алдагдаад шүү дээ. Тийм шүү дээ. Хэцүү. Яаж яах надад аюу ядаргаат санагдаад байхгүй юу? Гэлим ярьжснаа. Oh my god нөгөө нэг I was like тэ гэж монгол бүр ингээд чих ингээ өвдөд идэг байхгүй юу? Эсвэл миний тарих ингэж яг ингэж чаддаг юм уу? Яг нэг хэлээрээ ингээл ярьчвал амар. Гэтэ яг гэртээ бол нэг юм манай эгчдөөс нэг юм өөрсдөө хэл зохиотсон баг нэг юм өөрсдийнхөө ярьдаг нэг юм хідэн хөрхөн үг мөг ч юм уу тиймэрхүү юм байдаг хгүй. Тэр нь бол яалчгүй ингээд амар юм монголиш үгнүүд бол бас байдаг. Гэхдээ гэр бүлээс гадна хүмүүстэй бол би яг за англиар ярих юм байвал англиар ярьчихна. Монголоор ярих хүн монгол хүн байвал монголоор л ярихыг хичээдэг. Би бол монголоор л ном уншдаг. Яг зөвөр өөрөө ингээ хичээгээл. Би монгол хэлтэй 10 жилдээ монгол хэлээ нэлийн сайн үздэг байсан. Яг монгол хэлэндээ айгүй анхаардаг байсан. Манай 10 жилийн ангийн багш яг өөрөө монгол хэл бичиг уран зохиолын багш байсан хгүй. Яг 8 дугаар анги банк хүртлээ бол би монголтай айгүй муу байсан юм. Айлгтайхан ч юм ярьж чадахгүй, эсэмэсээ байхгүй шүү дээ. Тэгээ нэг юм ахаал нөгөө шартай заан хөдлөөл би өөрийнхөө монгол хүн байж монголоор айтаа ярьж чаддгүй. Ингээл монгол хэлнийхээ хичээлд ингээл сууж муугаал монгол бичгийн дугууланд явж маагаал. Тэгэж ер нь бол монгол хэлээ сайжруулсан. Тэгээд одоо бол монгол хэлээрээ сайхан яруу тод аялгуулаг ярихыг хичээдэг шүү дээ. Кириллээр бол гэхдээ өргөдөл нэтер биччихнэ үстэй. Бичмэчнэ. Одоо ер нь тийм хүн амар хордоод байгаа болохоор би амар ач холбогдол гэж асууж байгаа шүү. Одоо ингээ хувийн сургуулийг төгсөж байгаа залуучууд чи ер нь л тэгэл баруун руу явна Америк явна Ivy League-ийн сургууль гээд монголоороо ч өргөдөл бичиж чадахгүй кириллээр ч ерөөсөө ингээд нөгөө Instagram social media дээр болохоор юугаа хойлоод бичиж байгаа болохоор латинаараа бичиж байгаа болохоор монголоор ерөөсөө үг үсэг найруулж эвлүүлж хооронд нь тийм байхгүй. Гэтэ бид нар нөгөө соёлоо авч үлдэх хэрэгтэй гэдэг юм чи мандуулын подкастаараа тэрийг амар гоё хэлсэн. Эхэндээ бол 100% санал хэлж байгаа. Тэгэхээр яг хүмүүсийн үнэт зүйл баримтлагдаг зарчим мэдээж өөр байх. Тэглээгээл нэг юм чи ямар заваа монгол юм байж гэж бол ерөөсө ханддаггүй. Зөв нэг юм би ер нь нэг юм сөрөг юмн дээр сөрөг юмыг дэврэхээс илүү нөгөө зөөлөн хүчтэйгээ дийлнэ гэдэг шиг юм эрэг илүү хандлагыг жоохон дэврэж хүрий гэж боддог. Тэгэхгүй нэг юм хүн амтан олж молаа. Тхийг бол өсдөг. Наад чинь гэхдээ сүүлийн үед нөгөө контент
Instagram дээр нэлээд ажиглагдаад байгаа. Би болох нэг амар юм шүүмжилдэг байхгүй юу? Тустаас загнуул загнаал баг утсаа гаргаж ирэл шууд стори хийдэг хүн цагийн юм талтай. Сториг бол амар шүүмжилдэг. Нийгэм болох байгаа шүүмжилдэг. Тэгээ зүгээр хүмүүс нэг үгэлгэж яг чиний хэлсэн шиг асуудал байж болно. Тухайн асуудлыг шүүмжлэхтэй шийдэлтэй ч юм уу амар эргээр энийг ийм байж болох байсан юм шүү гэдэг тийм нэг сэтгэлгээгээр ингэ шүүмжлэх юм бол хүмүүст амар хүрээд идэх юм байна. Тэгэхгүй ингээд шууд загнаад ахаар яг зөв нөгөө хүмүүсийн дургуй сэдвийг илүү шүүрч аваад ярихаар хүмүүсийн хандлтыг авдаг арга хэрэгсэл байдаг боловч яг үндэ урт хугацаанд бол хүмүүсийн энэ ямар ядаргаатай юм бэ те полиолиг нөгөө залгууд ахаа болдог ч юм уу engagement нь буурдаг ч юм уу тийм болчтой юм шиг л өөрт ч амар юм байна айгу би тэрийг сүүлд анзаарсан л та тэгэл хүмүүс бас над руу хаяа бичдэг байхгүй одоо ингээл уус манай улс чинь нэгэл 71 болон гоё сенсац гарна штэ тэгэл одоо юу гэдэг чинь залуучуудын одоо бослого юу гэвэл задуусын оролцоо за бишээ нөгөө талбайда жагсаал тийм жагсаал магсаал хийгээл ингээл гэлуусаа ингээл чи нэгдээч гэдэг чинь тэнгуү чи ингээ яа стори идгүй юм чи яагаад очиж жагсахгүй байгаа ч гэдэм үү тиймэрхүү комент авдаг тэгээд тэр болгонд би угаасаа нэг хариулт авах шаардлагач байхгүй зүгээр сөрөг юм байхад эрэг юм ч гэсэн байд шүү зүгээр эргээр нь сайхан тагнаа явуучвал чи хүмүүсийн комментиг тэгвэл нэлээд нухацтай уншдаг байна. Шууд ингээ DM-ээр орж ирснэдэг хүртэл нэг биш хардаг. Гүү. Юу яадیں۔ Мэдгүй хүмүүс ингээ над руу юм бичгээр шууд нөгөө нэг hidden request буюу харагддаггүй request руу орчдөг юм шиг байна. Би бол тэрийгээ тэгж байгаа л нэг хардیں۔ Тэгэхгүй ингээ шууд нөгөө DM-ээр request гэж шууд гарч ирдэг штеп. Тэрийг нь бол харчдیں۔ Ер нь нэмзгэлдэг одоо хүмүүсийн хэлж байгаа тэр комментод ингээ тэр өгнүүдээс одоо яаж дархлаа сууж юм. Имзэглэх үйч байна. Тоохгүй ч үе. Ихэндээ бол амар хэцээсэн. Яг ингээл яана би буруу юм хийсэн бах та. Би ингээ хүн ингээ юу ячуу хүн амтаа ингээд муулсан ч юм уу нэг тийм сонин сөрөг юм хийчүү ч гэх юм уу. Эсвэл ингээл бүр нэг юм намайг доромжсон комент момент бол бас биш дээ. Тиймэрхүү юмд бол ингээл жоохон тоохгүй хичээсэн ч гэсэн ингээл нэг юм жоохон зүрхэд тараал нэг тийм үеуд бол байна. Тэгээ одоо л харцангуй гайг болцсон. Тэгэл хилчлээдээ ингээл тиймэрхүү. Тэгтээ бас нэг хаяа нэг юм балер голын олж хилдэг хүмүүс эд штэ нэг юм. Тиймэрхүү коммент момент бол бас хаяас жоохон эмзэглэнэ. Тэгээд ороод харангуут ингээд нэг ч хүн өөрийг дагаж авдаг тийм. Сонин аккаунт аваад байдаг штэ. Окей. Яа зөвхөн нөгөө хүмүүс хэр хэмжээнд эмзэглэж байгааг нь би ингээд зүгээр ажиглаад тахаар ямар нэг одоо чинь ярилцлага өгдөг ч юм уу контентэд ороод ингээд ярилцах чад. Өөрийнхөө ярьсан зүйлийг хүмүүс ингээд тайлбарлаад байдаг тахаар. Тийм. За би яг тэгтээ энэ одоо миний би ингэж харж байгаа шүү. Хүмүүс ингээд буруугаар бодох бай. За би одоо ингэж байгаа шүү гэдэг. Тэгэхээр тэр үгийн хилэмж нь илүү давтагдах тусам энэ хүн лөө яг тийм дайралтууд орж ирдэг. Тэнгүүдээ тэрэн дээр энэ хүн их ач холбогдол өгдөм байна да гэж боддог байхгүй. Тэгээд асуусан. Окей. Өвөр Монголтой холбоотой би нэг асуулт бичсэн баха энд. За өвөр Монгол ер нь бол өвөр монголч өөрөө ингээд амар том зах зээл юм байна шүү дээ. Гэтэ ярьж болно явж байгаа тий. Өвөр монголч нь амар том зах зээл. Яагаад тэгэхээр би нөгөө хуучин оюутлахад надтай хамт ажиллаж байсан нэг инженер ах маань автомобилт инженер ах маань одоо малчин болцсон байхгүй. Тэгээд орнуудын бүр галтсан болов нэг суманд ингээд амьдарч байгаа. Тэгээд тэр нь би Сэхэтэн подкастер өртсөн байгаа. 9 сард хадлангаа адчаад тод руу орж ирэхээр орё гэсэн. Тэгээд нөхөр өөрөө ингээ фэйсбүүк дээр ингээл яг Монгол тий амьдрал ах бай малчин ахыг харуулсан ингээл нэг рил мэйл янз бүр бичлэгээд байдаг байхгүй. Тэгэл яагаад тэгээд нөгөөдгийг ингээ лайк макийг харлаа ингээ явахгүй юм тий байхгүй. Тэгсэн чинь нөхөр өөрөө TikTok дээр 100,000 дагагчтай ингээ нэ. Тэгээд өөр Монголтой бол тэр чинь бас нэлийн контентуудыг үздэг юм байна. Тэгээ би бодсон байхгүй. Ер нь өвөр Монгол гэдэг чинь өөр амар том зах зээл юм байна. 10 гаруй сая хүн байгаа. Тэгээд ингээд Монгол ахуйгаа санагалдсан ийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр яг ийм чиглэлийн контентуудыг хийвэл өвөр монголчуудын тэр сувгаар нь дамжуулж хийх юм бол нэлээд бас хурж болох юм байна гэж бодсон. Чи энэ талаар юу судалж үзсэн үү? Sorry, очлоо. Зүгээр. Одоо чинь арт гэр байна тийм үү? Арт гэр бол маш богино хугацаанд маш олон хүнд төрсөн шүү дээ. Дан махны соёл. Угаасаа Монгол хоол гэж махал санаанд ордог шүү дээ. Тэгээд одоо бараг 500 мянган дагагчтай баха. Яг гоо миний нэг баримтлагдаг зарчмаас хитрхи ингээд Монгол гэрт ороод дээл өмсөөл те ариг мариг бүрээл
одоо хідэн одоо Монголын тэ нийт хүн амын хідэн хувь тийх боломжтой байлээ. Тэгэхээр нэг юм уламжлалт аргачлалыг хоцоронгийн шинэлэг хүмүүсийн амьдралын хэм маягтай нэг юм хослуулах нэг юм дундын гүүр айгу цөөхөн санагдаад идэх байхгүй юм уу? Нэг тим юм олчихсан гэж би айгу хичээдэг. Одоо юу гэдэг чинь зөвөр гэртээ тараг бүрэх юм уу? Тэ хайлмаа мальмаа гэртээ игээд идэх юм уу? Эсвэл одоо юу гэдэг чинь цэвэр үнэнээс үү хаанаас авах вэ гэж хүмүүс мэдхгүй байдаг ч юм уу. Тэг тийм дундын гүүр хоцорон газрын соёл амьдарч байгаа хүн тэгс мөртлөө нүүдэлж авахгаас юм идэж ирлээд нь шүү дээ, тийм нэг тийм зүйл гой концепт шиг айгу хичээдэг. Окей. Гэхдээ бас айгу олоудаа бүтлгүүддэг. Тэг яг амжилттай болсон юм бол интернетээр тавьдаг. Тэг би ч өөрөө бас яг хаг барууны соёлоор өссөн хөх тахгүй. Нөгөө англиар ярьж өссөн. Тэг бараг нэг 4-5 жилийн өмнөөс л яг Монгол ахуудаа дурлж эхлээд ингээ өөрөө би бас суралцаа явж байгаа. Тэгээс юуны төрөнд их худлаа оноо мэдээлэл цуглуулчаал одоо ингэж хийн гэдэг надаас сонь санагддаг байхгүй. Тэгэхээр бас өөрөө нэлээд судалгаа хийж яг юм үнэн бодтой тэг факт дээр суурилсан үнэхээр боломжтой тиймэрхүү зүйлүүдийг бүтээгээд тэгээ контентоор харуулахыг хичээдэг. Тэгээд яг харах юм бол миний яг юм Монгол хоолны бичлэгүүд хамгийн их хандлт авдаг байхгүй юу? Хамгийн их хандлт авдаг. Тэрэн дээр ингээл өвөр монголчууд, туркууд, тэ Казахстан ингээл бүр дэлхийн өнцөг болон бүрээс ингээл хүмүүс комент бичиж орж ирэл. Манай ч гэсэн юм байдаг, манай ч гэсэн тийм байдаг гэд орж ирдэг. Тэр нь надад хамгийн гоё санагддаг. Тэ нэг юм гүүр болоод штэ юм хүмүүсийн хоорондын улс гүрний бас нэг юм одоо адил тал нь болж ингэж гарч ирээд бас хүмүүсийн хооронд нь холбож байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр би ууг нь яг хичээдэг. Гэхдээ бас хүмүүс ингээ харахаар нэг монголчуу биш вэж магадгүй тэгж харагдаж магадгүй. Гэхдээ дэлгэцний цаана уцны цаана би бол ингээл байнга туршилт хийгээл янз бүрийн юм бол хийгээл уншиж судлаад явж идэг. Тэг яг үнэхээр болсон гэж үзсэн үедээ бичлэг болгож оруулдаг байхгүй. Тэг бичлэг хийг оруулсан ч гэсэн уусаа айгүй их үзэлт авдаг. Тэгтээ бол хамаагүй. Тэгээ цаашдаа бол би яг энэ хийгээ явж байгаа юм бол илүү бас итгэвтэй хий гэж бодож байгаа. Тэгээд өвөр монголч гэсэн хүмүүс айгүй их орж ирдэг байхгүй. Ингээд баярлаа ингээд гэж бичлэг хийсэн баярлаа ч тийм үү. Тэр надад айгүй гойсон. Тэгээ яг монгол контент хийгээ явж байгаа хүмүүст би айгүй баярлаж шүү дээ. Анх би чиний контентыг үзчихэд Instagram англиар чи хийдэж штэ тий. Яг энэ гадаад хүн юм бах таа гэж нэг бодоо гэсэн. Нэг бол Монголд амьдардаг байхаа. Яг ингээд нүдэ айнаад сонсох юм бол яг гадаад хүн ярьж байгаа юм шиг чи тийм дуудлагатай гарсан. Айгуу цэвэрхэн. Тэгээд ер нь бол анх дагаж ялаа. Хүмүүс намаагаас Монголд амьдардгүй эсвэл гадаад хүн гэж бодоод идэм шиг байна. Маш гоё цэвэрхэн дуудлагатай учраас тэгээд. Энэ гэхдээ англи хэл дээр угаасаа хийж байгаа нь бас амар өвөрмөц. Одоо Монголд байгаа яг энэ хоолны контент хийдэг хүмүүс ч бас нэлээд олон мэдэн шүү дээ. Бусдаас ялгарч байгаа нь чи тэрүүгээрээ бас ялгарч байгаа. Бараг чи ганцаараа англи хэл дээр хийж байгаа тий. Хоол хийдэг контент хийдэг хүмүүс дандаа. Магадгүй шүү. Би бас тэгж бодоод. Би ч бас хоолнд дуртай учраас зөндөө юм дагнаа. Нөгөө Мишелийн YouTube влогуудыг их үзнэ. Мишель гэж French give you. Мишельт юм биш. Мишель та тий Мишель түүний нэрийг дутаа бороод байна. Гэтэ би нэг амар ялгарын онцлог гэж бол англиар ярьдгүү. Зүгээр л тий Мандуулын подкаст дээр ярьсан юм шүү дээ. За юм нэршээ яхаа. Тий ер нь бол Мандуулын подкаст дээр сонсоорой гэж аах. Би тэгтээ яг сандарч мандраад жоохон буруудтай юм хэлсэн л хэлээд тэгтээ. Зүгээрээ. Угаасаа ингээд нэг явсан юм ингээд эргээ харахаар угаасаа сайжруулах юм байдаг байхгүй. Тэр үед нь тэгээд хэлчихдэг ч байж тээ. Гэтэ нөгөө өөрөө контент хийж болохоор би чи ингээд нөгөө янзлж байгаа болохоор ингээд хамгийн цэвэр тод яриугаар хэлж байгаа тий алдаж малтаагүй тэр юмаа ингээд нийлүүлэл оруулж байгаа. Тэгээ яг юм лайв ч юм уу миний нөгөө янзлах контролгүй юм дээр яг олон юм ярьсан байдаг бах тэгээд. Энэ одоо манайх ямар ч хасалтгүй байдсан шүү дээ. Шууд орно шүү дээ ингээ. Шууд ингээ өнгө тавиал тэгээ манай дөнгө тавиал шуудцсан. За окей сүүлийнхээ асуултыг асуу. Хоёулаа 1 цаг 7 минут ярьж байгаа юм байна. Ямар ч хурдан явчих. Би уг нь энэ бэлдсэн асуултуудаа шуурыг харж амжихгүй чиний хариулсан хариултаас чинь ингээ ургуулаад ингээ сонирхож асуусаар байтал асуултууд маань энэ асуултууд маань асуугдсан. Part 2 үзхийг хүсвэл лайк share. Тэгээд олон хүн түгээвэл те. Манай Жак манаас муухаар дах шиг тайвнаад дуусахгүй. За өөр төрлийн контентыг би асуусан. За одоо хамгийн сүүлийнх нь ерөнхийдөө контентын нэг тест гэж байдаг шүү дээ тий. Тэгээд одоо би чиний ярьж байгаа зүйлүүд ингээ харахаар өөртөө айгүй үнэнч тий. Би болохоор ингээ заримдаа ингээ
нэг ийм амар шин мэдээ юм уу ингээ авчвал тэр нэг шин сэтэл төрдөг юм аа бол тэрийг шууд контент болох гэдэг байдаг байхгүй. Шууд тэр дор нь ингээд орж ирсэн мэдрэмжэндээ хөтлөгдөөд үйлдэл гаргадаг гэсэн байхгүй. Гар утсаа гаргаж ирж бичээд. Заримдаа тэр нь амжилт олдог заяа. Маш их хандалж явдаг. Би одоо сүүлд Instagram дээр нэг ийм рил амар их хандлтаа авдсан рилийг нэг хүн над руу явуулаад чи энийг рилийг хийгээч гэдэг юм би нэг бүжгэлдэг. Нэг хүн аа тэгсэн аахгүй. Тэгээ би тэр рилийг хийсэн. Гэтэ би нэг өдөр зүгээр ажилласаа орж ирэл энэ өдөр хийчихэл та гингүүтээ ядж байгаа нэг амар сүт мүт өмссөн. Outfit ингээд дажгүй байсан учраас би шууд 0-ийн өрөөнд дуцаад тавиад битсэн чинь амар гоё явцсан заяа. Заримдаа ингээд яар цандраад ингээд нэг хулихадж те. Ингээд нэг газ гүгэлцснэ. Одоо чи ингээд нэг мэдээлэл унснаа. Ийм байдаг байхгүй юу? Тэ? Ер нь бол тэгж л ихэнх нь ярьж байгаа штэ. Газ гүгэлцснэ. Ийм байдаг байхгүй нөгөө өөрөө мэдж байгаа юм шиг ярьж байгаа. Гэхдээ яг үүндээ бидний цаана угаасаа нэг их сурвалж чинь угаасаа л адилхан нэг юмнаас авж байгаа. Хүргэж байгаа арга нь л өөр байгаа болохоос. Тэгээ би бүтлгүүтэд байдаг байхгүй. Тэгээ гол асуулт нь чи угаасаа контентын олон хүнд хүрээд байгаа энэ нэг тактика түрүүн гоё арга болсон. Гэхдээ одоо ингээд жороо дахиад ингээд лавшруулвал яаж ийм одоо чанартай контент бүтээх үү? Яаж тэрийгээ бас олон хүнд хүргэх үү? Нэг юм нэг чисний 3-4 хүн зөвлөгөөнүүд өгөөч. Тэгээд дуусгая. Окей. За миний хувьд бол миний зүгээр баримтлаг зарчим нь маш энгийн байх. Би угаасаа бүх бичлэгээ уцаараа бичээл уцаараа янзалцдаг. Тэгэл юм бодож шунхтал амар гоё хуцас муцсансөл. За одоо бүгдээрээ тэгж би чадахгүй заяа. Би бас яг ингээд гоё юм хиймээр хам одоо юу гэдэг чи өглөөнийхөө маачааг бэлтгэхдээ ингээл уцаа босгож тавьчаал нэг өрөөсөн юм те нүрэж угаагаагүй баг те тэгж мгээл хийчдэг. Тэгээд нэг юм хитрхи хичээсэн биш амар юм үнтэй камер гоё ингээл өнгө мөнгө нь олоод ингээл гэрэлтүүлэн мэлэг би уус чадахгүй заяа. Тэгэл зөөр өөрийнхөө яг байгаа байдлаар л ингээд юм түгэхийг хичээдэг. Тэнгууд тэр нөгөө үзэж байгаа хүмүүс айгүй ойр санагдсан юм шиг байгаа. Тэгээд бас дэжгүй яваад байд юм болов гэж бодоод байд ш. Өөрөөр тий өөрөөр нэг тийм нэмэлт хачир авахгүй. Тийм нэг санаанд бол буухгүй нэг хандлага. Энгийн юмнууд угаасаа хүнд амар их хүрч эхэлж байна одоо эргээд. Энгийн гоё хүмүүс тийм. Гэтэ би бас нэг юм хяналт авах гэж махгаал спонсор ерөөс хийж чаддаг хичээдэг юм аа. Чи яг наад одоо өгчин ингээд бүтэн цагийн турш 3-4 удаа надад яг ингээд өөрөөр хандлагаар илэрч байгаа байхгүй. Би нэг амар тэрэн дээр одоо чинь ингээд зах зээл дээр илүү ач холбогдол өгөөд контент хийдэггүй тий. Хэрвээ тэгж одоо чинь орлогын их усүр дээр илүү ингээ ач холбогдол өгж за энэ төрлийн жоохон контент хийчихвэл Монголд амар энэ чинь ийм бүтээгдэхүүн их зартай юм чи над руу олон хүн холбогдох байх гэж зах зээлээ судлал тэгж явах гэдэг шүү дээ. Тэгэхгүй чи илүү тэр балансыг илүү барьдаг юм шиг. Бас би өөртөө дуртай юм хийдэг штэ гिचгээс чи бас заримдаа нэг жоохон өөртөө худлаа илчих гэдэг тий. Заримдаа бид нарт бас ингээд мөнгө хэрэгтэй, заримдаа бас нэг ийм зах зээлийг харна шүү дээ. Тэгээд чи амар гоё балансыг надад барьдаг юм шиг санагдлаа. Тэг нөгөө paid partnership бичлэг хийхдээ бол хандлтан дээр мэдээ санаа зовно. Би ч нөгөө үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэгтээ бол би хизээж бичлэг спонсор бол хийж үзээгүй, угаасаа хийчихгүй. Тэг яг ийм мөнгө авцсан бичлэгэн дээр бол ялцчихгүй баг үзэл мөдөлттэй байх юм бол ахиж жоохон сторийн дээр шеэр мэр хийдэг ч юм уу. Яг Instagram дээр буст хийхэд мөнгө төлдөг юм. Үгүй нэг юм хичээд идэм аа нэг юм мэдээ надад аяга сонь санагдаад идэм аа нэг юм би өөрийнхөө хийсэн юмыг спонсорлж. Үгүй би тэгдэг хүмүүсийг хоолны контент бол надад бол зүгээр гэж бодчих. Зүгээр надад ягаад ч юм нэг юм чи одоо өөрийнхөө одоо жишээ нь би ингэсэн нөгөө бичлэгээ буст хийсэн болоод эйгөө заяа тэр чинь come on энэ яг ингээд лайк цуглуулах га тий даагаш нэмэхгүй чичирч чийнэ гэж ийл мэдрэмж авахаар заяа хоол штэ тий ийм гоё хоол мэдгүй ягаад чи нэг юм надад нэг юм гой санагдсан. Би тэх юм бол би бол тэг санаа зовхгүй шүү. Хэрвээ чи ивэл яа тэр чинь хоол тэгээд жортой учраас хин нэгэн хүнд угаасаа хоол бол хүний амьдралын хэм маягийн нэг угаасаа байнга хувцас байнга өглөө өмсөө гардаг шиг бид нар хоолтой бол байнга холбогдно. Тийм учраас би тиймэрхүү контентууд дээр бол асуудалгүй л гэж бодож чинь. Гэхдээ яах вэ? Гэтэ наа чинь нэг бодлын брэнд гэж асуулах юм шүү. Би нэг ч контент дээр буст хийжээгүй. Маркетинг юм шүү наа чинь. Ханар буст хийж үзээгүй боддоо. Гэтэ би буст хийдэг хүмүүсийг кринж мэринж гэж аам биш шүү. Зүгээр би хэлчихлээсэ. Би хувьдаа зүгээр надаа юу санагдаад байт юм. Тэг хүмүүсийн гоё юм харуул би гэл тэгсээ өөрөө хийх гэхээр чаддаг юм. За миний хувьд зүгээр нэг тиймэрхүү би зүгээр ингийн байх. Чугаас нэг төрөнд хэлсэн шүү. Би нэг аим шүүмжлэх талаас илүү эрэг талаар би итгэж байна. Хүмүүсийн гочлог байх. Хит хитэн арга бас байна. За. Тэр нь манай аав баян хэлдэг байхгүй юу? Ингээд нөгөө муу PR гэж байдгүй маа.
Тэгээд нэг юм муугаар чилэгдсэн маркетинг тий. Тэгтээс нэг муу яг юм сөрөг бол биш зүгээр юм содон. Тэрийг нөгөө pink cow тэр ичилөө ягаан үнэний ондол молчл нэг тийм байд. Яг ингээд хизээч хүмүүсийн харж байгаагүй эсвэл нэг юм хүүен чи юу вэ гэсэн тийм контент байх юм бол угаасаа хүн үзнэ. Тэг ингээд хүн болгон одоо юу гэдэг чинь адилхан бичлэг хийж илаа гэхэд нэг гар зүгээр яга өстэй гарч ирээ ч юм уу. Тэгвэл нэг юм хүнд нэг юм хүний нэг юм сэтэл төрүүлээд хүш ин чи юу вэ гэсэн арга бас айгу явд юм шиг байгаа. Тийм бас арга байж болж байна. Тэглээгээд нэг тэнэгтэл гэж мгээд гэсэн үг бол биш шүү. Намайг тэг гэсэн би одоо ингэж хийн гэж бодож байгаа. Битээгээр тийм содон байх. Гэтэ нэг тийм заавал муу сөрөг бол байх албагүй зүгээр бусдаас жоохон өвөрмөц итгээд игэлж ирэн биш байвал бас явчтیں۔ Тэгээд бас яг нөгөө юм чанартай камер ашиглаад бүр ингээл те storyboard морд бичээл одоо бичлэг ингэж хийгээд ч тийм үү. Бүр үнэхээр тийм чанартай ингээд мөнгө заах эхэндээ мөнгө зарах нь зүгээр нэг юм жоо хичээгээд те ийм high quality гэж ярьдэн штэ. Сайн чанарын бичлэг хийвэл мэдээж угсаа хүн болгонд хүрнэ гэж би л бодож байна. Тэгээ бас өөрийнхөө гоо зүйн мэдрэмж тий. Тийм шүү. Яаж ч ингэ чанартай камераар юм гоё өнгө тавьж утсан контент. Дотор нь баг хэрэггүй ч юм ярьсан мэдсэн мэддэг штэ. Гоо зүйн мэдрэмжийн таашаал өгöd байдаг байхгүй. Тийм байна. Тэгээд зүгээр гоё өөрөөрөө байвал тэгээл дэж шүү штэ. Ер нь бол. Тэгэхгүй ингээд худлаа ярьчаар угаасаа л хизээ нэгэн цагт бүксэндээ азуулдаг л байхгүй. Өөрт эвгүй тий. Өөртөө хүн угаасаа үнэн ч биш хахаар бүтээлч байдал чи ингэ байхгүй болж эхэлдэг. Тийм. Тэгэхээр сайхан өөрөөрөө эрэг бас тий болж өгвөл эрэг тэгээд содон гоё игэлж ирийн бус чанартай юм хийх юм бол хүнд хүрэх бах уу. За баярлалаа. Цаг гаргаж манай студид ирээ хоёлаа цаг ярилцчихлаа. Ямар ч байсан хий гэж хоёлаа хэзээ нөгөө Америкийн 7 сарын 3 3-наас хойш 7 сарын 3 тэгэл яриад өнөөдөр сар хагасын дараа бодит биелэл болгосондоо баяртай. Нэг өнөөдөр том зорилгын ард гарлаа. Өнөөдөр бас баяр баясгалантай гэртээ харж унтах нь байна. Жактаас маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд цаашдынх нь шинэ контентууд болно. За 9 сараас тэгээд гоё ажлын саналууд угаасаа авах хаа. Дараа дараагийн тэр хэрвээ өөрийн гэсэн галтгоотой юм уу ингээд гоё ингээ менютэй болчих юм бол хамгийн түрүүнд зорччих хүмүүсийн нэг нь би авах болно. Окей, баярлалаа. За, амжилт. Баярлалаа, амжилт хүсье. За, баярлалаа сонсогч нараа. Та бүхэнд баярлалаа. Скетэн подкастын цааш шинэхэн дугаар та бүхэнд яг одоо хүрээд дуслаа. Тэгээд таалагдчих юм бол олон хүнд үгээгээрэй гэж хүсэж байна. Тэгээ манай YouTube сувгийг дагаагүй байх юм бол subscribe хийгээрэй. Thank you.